мэддэхгүй зүгээр тэгэл хичээл явчихгүй. Тэгээд нэг итгэл дуусчлаа гэх. За зөвлөд үү. Сайн бацхан уу. Манай Quantum Mongolia podcast-ийн шинэ дугаар эхэлж байна. Тэгээд өнөөдрийн сэдвээрээ сая 2020 оны физикийн салбарт нуклеин шагналын тухай ярилцахаар Солонгос улсаас доктор Гансүх ах, Канада улсаас Гантүмэр ах хоёулаа гантаа мэдээ ахыг урьж оролцуулаад байна. Тэгээд сайн бацхан уу. Ажил хэрэг байна да. Сайн сонно. Ажтай. Хасаараа хэлэх юм болцсон. Бас манай хасаа байгаа. Тэгээд профессор нөгөө энэ 7 хоног чинь 10 сарын эхний 7 хоног чинь нуклеин шагналын 7 хоног л шүү дээ. Өдөр болгоо нэг шагнал зарлагдав. Физик 2 өдөр нүүсэн үү? Эхний өдөр нангаах байх шиг гэсэн тий. Гепатит C нийсэн вирус төгсөг нэг вирусын нийсэн хүмүүс өгсөн байсан. Физикийн шагналыг болохоор Andrea Gates, Reinhard Genzel, Roger Penrose гэх 3 хүнд физикийн шагнал өгсөн билээ. Roger Penrose нь болохоор яг шагналын 50% нь авч байгаа юм билээ. Нөгөө хоёр нь бол үлдсэн 50% хувааж авч байгаа гэсэн. $1 сая дагагддаг лээ тий. Энэ заавал 3 хүнд өгөхтэй үед юм. Яагаад ингэж жил бол байн л дандаа 3 хүн гарч ирж байгаа юм бол 2-1 холбоотой. Гуруулаа гэхдээ дандаа нэг холбоотой юмуд гарч ирдэг тий. Тэгээ дээд тал нь 3 хүнд өгөхтэй өгдөг юм байлээ. Тий. Тэгээд одоо ерөнхийдөө ингээд орчин үед чинь нөгөө судалгаа шинжилгээ гэхээр ганц хүн хийдэггүй маш олон хүний хамтарч хийдэг болсон тий. Тэгэхээр тэгээ ер нь баг 3 хүн гэж 3 хүнийг ялахад ч айгүй хэцүү болсон байна. Тэгэхээр тэгээд байнга 3 болоод яваад байгаа хэл та. Тэр нөгөө өх тооныхоо максимумыг хүргээл яваад байгаа юм. Нөгөө 13 онд Питер Хиггс нөө Франсуа Энглерт хоёрт шагнал өгөхөд Нобелийн шагнал өгөхөд Хиггс чинь өөрөө яг тэр хоёроос гадна дахиад өөр 3 хүний нэр биш нийт 5 хүний нэртэй. Тэгээд зүгээр хошин яриа гарцсан байсан. Нөгөө 5-аас нөгөө 3-ыг нас орохыг хүлээж байгаа энэ хоёрт өглөө гэсэн маяг. Тэгээ бараг сүүлдээ жоо тийм болдог байх тийм. Бас нэг тийм юм. Монголын улс төр шиг юм байна. Инфляцаар их тэлдээр нөгөө Нобелийн шагнал яг хэдийгээр нөгөө батлагдаг гэж гисэн. За батлагдлаа гэж бодъё тий. Тэгэх юм бол хинд нь үгүй гэдэг юм бод нөгөө айгүй олон хүмүүс байдаг болохоор яг тэрэнд нь өгнө гэхээр бас айгүй хэцүү болчихдог. Тэгээд бас 2 хүнд өгөх хэрэгтэй болчих шүү дээ. Одоо Хокинг амьд байсан бол одоо Хокинг өгөх хэрэгтэй болох үгүй. Судалгаа баг ток хийжсэн. Тэр мэдэхгүй. Хокинг эн чинь нөгөө яг хар нөхний тухай хар нөхийг байгаа юу байхгүй юу гэдэг талаар нөгөө хийсэн анхны тийм судалгаануудын тухай байгаа шүү дээ. Хокинг чинь болохоор бүр цаашаа яваад бүр хар нөхний квант шин чанар энэ төргээд явцсан. Тиймэрхүү юмнууд нь бол одоо яг хараахан туршилтаар энэ төр батлагдаагүй. Тийм нээлтүүд байгаа. Тэгэхээр тэр бол жоохон эргэлзээтэй. Хокинг өгөх байсан уу үгүй гэдэг. Тэгээд баг Хокингийг өнгөрсөний дараа энэ урд өгч байгаа юм шиг. Тий. Тэгээд Хокинг хэрвээ байсан бол бас тэгэл хүн маргаан дэгдэх байсан баг та хүмүүсийн хооронд. Хокинг өгөхгүй яасан ингээл тэгэл. Хар нүх гэхэр чинь баг Penrose-оос илүү Stephen Hawking нь хамаагүй алдартай шүү дээ. Яг үнэндээ Хокингийн алдар нь нэг олон нийтэд тийм зориулж ном бичсэн гэдэг олон нийтийн дунд тийм алдартай болохоос яг нэг судалгаа хийсэн хар нүхний талаар хийсэн судалгаа гэх юм бол Penrose энэ Нобель дээр бол ямар ч байсан Penrose-ийн ажил илүү чухал гэж бодож байна. Би буруу сонсноо нэг газар сонссон нэг юм нэг өмнөх бүх хар нүхнүүд чинь бүгдээр нэг шорт сэлдийн хар нүх шиг юм гоё төгс бөмбөрцөг байгаадсан. Тэгээд төгс бөмбөрцөг байхаар чинь одоо хэцүү одоо бодит амьдрал дээр тийм төгс бөмбөрцөг байх боломжгүй гээд Penrose болохоор заавал төгс бишэр ч гэсэн хамаагүй ингээд зайлшгүй ингээд одоо харьцангуй нь бол хар нүх байх тийм шийдтэй гэдэг бодит амьдрал дээр зайлшгүй байж болдог тийм шийдтэй гээд хин ярьж байлаа. Нэг нь ярьжсэн. Тиймэрхүү юмараа авсан гэдэг гэж сонсч байсан. Тэгээ Penrose-оос өмнө болохоор ерөөсө харьцангуй онолыг чинь тэгж судалдаг байсан. Одоо ерөнхийдөө бид нар одоо Ньютоны гравитацийн онол гэж ярьдаг. Тэнгүүд чинь бөмбөлөг биетийг үүсгэх гравитацийн орныг ямар одоо чинь гаргийн үүсгэх гравитацийн орныг судлая гэх юм бол дэлхийг чинь эхлээд төгс бөмбөрцөг хэлбэртэй гэдэг. Тэгээ нэг бодно те. Тэгээ цаашаа ингээд илүү нарийн онолууд болоод явж байгаа ш. Яг одоо дэлхийн овон товон уул норуудыг тооцсон. Тэгээд
энтэндээ ягтууд одоо чинь ягт нь эндээ өөр тэндээ баг эндээ их байна гэдэргээ тэр болгоныг тооцдог энэ тийм онолууд байгаа шүү дээ. Тэднийг бол одоо 18 дугаар зууны сүүлээр Лагранж энэ Лаплас энэ хөгжүүлсэн тийм онолууд байгаа. Харьцангуй ерөнхий онолын хувьд болохоор чинь яг тэр эхний тэр нэг хялбархан юмнуудыг Penrose-оос өмнө хийцсэн. Тэгээд ерөнхийдөө юу гэжсэн гэвэл шорт шилд чинь жишээлбэл Эйнштейнийг дөнгөж харьцангуй онолоо нээснийхэн дөнгөж бараг хэдхэн сарын дараа шууд өөрийнхөө шийдийг бичсэн. Тэр хар нүхний шийд гэдэг. Тэр хар нүхний шийд нь болохоор тийм төгс бөмбөлөг хэлбэртэй, бөмбөрцөг хэлбэртэй тийм шийд. Тэрний дараахан хүмүүс бас төгс бөмбөрцөг хэлбэр. Нөгөө ерөнхийдөө бол за хар нүх гэж нэг юм байдаг юм байна гэж бодъё те. Гэтэ тэр хар нүх чинь байгаль дээр оршин байхын тулд ямар нэг тийм юмыг төрүүлдэг тийм процесс байх хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр процессыг нь хүмүүс юу гэж бодчихсон гэж од ингээд сүултээ бүх юм түшээ дуусгаа, шатааж дуусгаад амьдралынхаа эцсийн шатанд орохоор ингээд агшаад тэгээд хар нүх болдог гэж тэгж таамаглаж ирсэн байна. Гэхдээ тэрийг ингээд онлын хувьд одоо тооцож батлахын тулд эхлээд яасан гэхээр зүгээр төгс бөмбөрцөг хэлбэртэй юм од байна. Тэгээд ингээд төгс бөмбөрцөг хэлбэрийг хадгалаад тэрийг алдахгүйгээр ингээд дотгошоо агших юм бол хар нүх болдго юм аа гэдэг ерөнхийдөө тиймэрхүү юмыг баталсан анх одоо 1939 оноос эхлээд Оппенхаймер, Снайдерийн модель энэ гэж байдаг. Тэгээд явж чад яг 60 хэдэн онд ирээд нөгөө Penrose чинь яг тэр өөрөө бол математикаар PhD хамгаалсан юм билээ. Айлбар геометрээр. Тэгээд Кембриж дээр нөгөө Кембриж дээр ажиллаж байгаа үед нь Хокингийн удирдагч нь Сиама гэдэг нэг эрдэмтэн байсан. Тэр нөхөр Penrose-ыг физик руу уруулад тэгээ физик сонирхолтой болгоцсон. Нөгөөдөг чинь физик юун дээр харьцангуй онол дээр ажиллаж байгаа. Тийм арга болсон байна. Ерөнхийдөө тэр арга нь юу вэ гэхээр ямар ч хэлбэр дүрсэн ямар ч хамаагүй од ч байсан юу ч байсан гэсэн те ямар нэг материал байлаа гэж бодвол ямар нэг тэр материал тэр бодисыг ингээд маш бага орон зайд ортол нь агшаад чадах юм бол ямар ч процесс хийж болно ямар нэг байдлаар ямар нэг аргаар тэгээ агшаачих юм бол цаашаа ингээд эргэлт буцалтгүй ерөөсөө агшаад тэгээд харах болно гэж тэгж батлах тийм математик аргыг боловсруулад тэгээд тэрийг баталсан байгаа 1965 онд байна. Онлын ерөнхийдөө юм ажил хийсэн гэсэн үг шүү дээ. Ер нь бол. Тий. Тэгэхээр тэрэн дээр ерөөсөө тэрний өмнө болохоор хүмүүс чинь юу гэж бодож ирсэн гэхээр за төгс бөмбөрцөг хэлбэртэй одоо ингээд тэр төгс бөмбөрцөг байдлаа алдахгүйгээр ингээд агших юм бол харанх болдгийм байж. Гэтэ яг байгаль дээр бол хэзээ ч тийм байхгүй шүү төгс бөмбөрцөг хэлбэртэй. Тэгэхээр ингээд за нэг одоо хүчтэй тэр харанх үүсгэхийн эсрэг хүчтэй нэг хүчтэй аргумент юу вэ гэхээр төгс бөмбөрцөг хэлбэртэй биш од ингээд жоох ингээд хөдөлдөг ч юм уу те ингээд эргэлддэг байлаа. Ер нь бол эргэлдэггүй од гэж байхгүй шүү. Тэгээс чинь эргэлдэж чагаад эргэлдээд ингээд харанх болох гээд ингээд дотгошоо ингээд агших тусам тэр эргэлтийн хурд нь маш их болж ирж шүү. Тэ нөгөө инерцийн момент халагдах хуулиусаар юу вэ импульсийн момент халагдах хуулиусаар маш хурдан болоо. Тэгээд ерөнхийдөө тэр импульсийн момент халагдах хууль маань тэр битийг харанх болохгүйгээр ингээд задлж магадгүй гэсэн тийм таамаглал байсан ба. Тэгээд тэр Penrose-ийн ажил бол тэр таамаглалыг ерөнхийдөө ийм байхгүй гэдгийг баталсан гэсэн үг. Инерцийн импульсийн момент халагдах хууль ерөөсөө тэр одны харанх болох процессыг саатуулах тийм хүч байхгүй гэж тэрийг нь баталсан гэсэн. Одоо нэг казар шиг квазар лөө ингээ эргээд идэх чаа. Тий. Тэр шиг одоо ингэж өөрийгөө ингээ цатаач гэсэн үг шүү дээ. Тий. Харанх болно гэхээр шин тэр бүр пульсароос бүр цаашаага бүр жижигхэн болно ш. Тэгэхээр шин тэр хурд нь бүр л ихсэл бүр амар юм болно. Тэгээ өөрийгөө цацаач магадгүй гэж бодож ирсэн шүү дээ. Тэр нь бол маш ер нь бол боломжийн аргумент байсан тэрний тийм ээ. Тэгээ ялангуяа од бол асар том биеттэй юм байж байгаа тийм жижигхэн болох юм бол бүр хурдан эргэлтэй л. Тий. Бараг энэ аргумент нь ялвал ялцгаад л байсан юм тий. Тий. За. Харин үедээ байхыг хүсэж тээ. Шийдэх хэцүү тийм юм байсан. Тэгээ тэрийг шийдсэн. Би Penrose-ыг Hocking-ийн багш гэж профессор гэж бодоодсэн. Чи өөр хүн би бас тэгж бодоодсэн ш. Ямар сони. Энэ нэг юуны онл болчлоо шүү те. Хэн блэ? Нөгөө Mandela effect болчлоо шүү те. Тэгээд нөгөө Theory of Everything гэдэг кинонд ир чинь Penrose чинь яг багш шиг л яваад тэгстэй Hocking. Үгүй тэр чинь Penrose биш юм байл шүү. Бүр би бүр Penrose гэж одоо яваад чи хэн блэ нөө ски юм Сяма хэн блэ багсан тий.
Тэр байсан. Шаал өөр нэртэй хүмүүс л шүү. Би яагаад Penrose гэж одоо яваад. Тэрхэн дээр нь сууж гардаг үстэй. Penrose юу яагаад лекц тавиад. Тэгээд Hawkins лекц сууж байгаа. Тийм шүү дээ. Тийм. Тэгээд singularity гэдэг тийм. Тэрөөсөө ч нэг Quasar гэж ярьсан шүү дээ. Тэр чинь бас өнөөдөр би нэг юуны нэг уцаар өгсөн ярилцлагыг нь Facebook дээр яваад анзаарсан удаа. Тэрэн дээр маань нөхөр ингээд танд яг анх яаж юм микрофон нь ажиллахгүй болчих шиг бол. Үгүй зүгээр гайг байна. Зүгээр байна. Тэгээд танд анх яаж юм санаа орж ирсэн бэ гэсэн чинь маань нөхөр тэр ярьж байгаад Quasar-ын талаар одоо нэг маань нөхөр 1964 он анхныхаа юу одоо тэр онлайнхан пейперийг бичихэхэд нь өмнө нэг Quasar байдаг гэдэг нээлт 63 онд хийгдсэн байсан. Тэнгууд зэрэг яасан бэ гэхээр Quasar-аас засарж байгаа гэрэлчин бол одоо яг тэр Quasar-ын одоо нийт үндсэн массынхын зурныг тодорхой нэг хэмжээнд л байгаа шүү дээ. Тэнгууд үлдсэн хэсэг нь ингээ яг нэг өөрийнхөө одоо гравитацийн орны нөлөөгөөр ингээ татагдаж хумигдах хэрэгтэй байна гэдэг бас санаа маань их бас буусан юм байлээ. Тэр хар нүх тэгээд бүр анх бол 100 жилийн өмнө нөгөө Эйнштейний тэгшлээс хамгаалагдсан гэсэн тий. Шуртшилтийн шийд энэ гэдэг л тий. Мартцсан. Тэгээд шуртшилийн шийд гэдэг нөгөө төгс бөмбөлөг тэгшинтэй тийм шийд байна. Тэр нь болохоор тэр төгс бөмбөлгийг хэлээд байгаа юм тий. Яг эхний үед болохоор ингэж тэ одоо харьцангуй онол ингээл за шинэ гравитацийн онол нэгдчихлээ гэж тий. Тэнгүүд чинь хамгийн түрүүний асуудал юу вэ гэхээр за шинэ юм нэгдчихлээ. Тэгэхээр ч одоо нэг нарны аймаг маань юу болох вэ? Энэ шинэ онол яах вэ гэдэг тэрийг тэгэн ш. Тэнгүүд нарны гаригуудын үүсэх гравитацийн орны юу байна гэж бод. Тэнгүүд чинь хамгийн түрүүнд за төгс бөмбөлөг тэгшинтэд орныг олъё гээл тий. Тэрийг нь бол шортшил хийсэн байна. Шортшилээс өмнө болохоор яг Эйнштейн өөрөө тийм нарны үүсэх гравитацийн орныг бодсон. Гэхдээ яг бодоогүй, яг ойролцоогоор бодоод тэгээ нөгөө бод гаргийн юу мөгээд нөгөө бод гаргийн нэг эллипсээр үзэж одоо эллипс нь ингээд өөр эллипсийн тэнхлэг нь ингээд аажмаар иргэдэг тийм үзэгдэл байгаа тий. Тэр мэрийг тооцсон байгаа Эйнштейн өөрөө. Тэгээд бас нөгөө алсын оддоос ирж байгаа гэрэл нарны хажуу өнгөрөхдөө мөрөөдөг гэдэг гэсэн тий. Тэгээд шинэ би нөгөө нэг уншиж чад шортшилт чинь яг тэр шийдэ бодоод хийж ихтэй одоо дайнд явж исэн нөхөр юм биш. Байлдаж явж ихтэй та одоо сууж исэн. Тэгээд яг харамсалтай төвхтэй юм байлаа. Дараа нь тэр өвчин тусаад өнгөрцөн гэсэн баха. Тэгэхээр яг шортшилт нь өөрөө бас зүгээр нэг цэрэг биш их том юуны Германы Потсдам хотын одон орны оргилын захирал байсан юм байна. Тэгээд 40 гарсан 45 таач үлээ байхдаа цэрэг заавал тэр дайнд явна гэсээр бол явна. Өөрөө ер нь бол явахгүй боломжтой байсан юм шиг үл. Нэг залуу хүмүүсийг л татж байсан баг та. Тэгээд яваад дайнд очиод юу сүрье туссан гэлөө биш сүрье биш өөр нэг актер өвчин нэг арсны нэг актер өвчин туссан. Тэгээд эмнэлэгт тавьчихж жагаад тэгээд ерөнхийдөө фронт дээр байлж явахдаа тэр бодлого бодоол явж исэн юм аашаа. Тэгээд эмнэлэгт байхдаа Эйнштейн руу захиагаа бичсэн. Тэгээд тэр нь бол сүүлийн нөгөө амьдралынхаа сүүлийн 1-2 сард ганц тэмч пейпер бичээгүй 3 пейпер бичсэн байна. Ер нь бол тэр 3 пейперийн нэг нь болохоор тэр одоо шортшилийн шийд нөгөөх нь болохоор яг бодит одыг заагуулах гад дотроо ингээд шингэнээр дүүрэгдсэн тийм бөөрөнхий юм шингэн байвал тэрний гравитацийн орн ямар байх вэ гэдгийг бодсон байна. Гурав дахь нь болохоор квант онлоор бас нэг ажил хийсэн байгаа бас. Тэрнийх нь хуучин боорын квант онолд юу гэлээ. Олон атомтой биш олон электронтой атом ямар байх вэ гэсэн тиймэрхүү сэдвээр ажил хийсэн шиг санагдаж байна. Тэрнээс өмнө ч гэсэн бас нэлээд олон ажил хийсэн. Ер нь алдартай судлаач байсан юм шиг байлаа тэр үедээ бол. Фрод тэр очлоороо байлдаал завтай үедээ тоо одоо. Айгу өөр бүтээлтэй байсан. Ерөөсөө иргэдэггүй тий. Ирэхгүй байх хэвээр. Тэгээд амар сонирхолтой. Уг нь бол Ньютоны онол дээр ч гэсэн гэрлэг мөрийдэг байсан байл шүү дээ. Ньютоны онолд бол гэрэл мөрөхгүй дээ.
Гэрэл чинь одоо маск шүү дээ. Тэгэхээр харин би бас яг Томьёо Момыг яаж гаргасныг би сайн мэдэхгүй. Зүгээр би нэг тайлбар видео үзчихсэн чинь Ньютоны онолоор бол бас ингээд нэг нарны хажуугаар өнгөрч байгаа одны гэрэл мөрөж бид нар дээр ирэх хэрэгтэй байсан гэдэг тооцоол гаргасан. Тэгээд Эйнштейнийх болохоор илүү их мөрөөдөг. Тэгээд Эйнштейн одоо нөгөө хиний тийм Эйнштейнийх илүү их мөрөөгаад тэгээд бид нар тэр гэрэл нь мөрөж илүү их мөрөж ирж байгаа. Эйнштейнийх зүг байна гэдэг тийм би сонссон. Гэтэ ягаад бэлгүүн бас нэг дээр нэг юм яриадсан. Одоо Ньютоны онол дээр бас хар нүхний юу гэж байдаг гэд Dark Star гэлөө те тэгээ нэрлэлсэн. Тийм нөгөө 10 жилийн физикийн хичээл дээр чинь нэг сансрын хурд мөрдөө үздэг шүү дээ. Нөгөө дэлхийн гравитациас гарч явхад ийм хурд 11 км/сек лөө цагчлан. Тийм болчих юм бол гараа явчихдаг те. Тэгэнгүүт тэр чинь нэг ингээд дэлхийн массаар тодорхойлогдож байгаа хэмжигдэхүүн байгаа шүү. Тэгэхээр тэр массыг ихсгэх юм бол тэр хурд чинь ихсээр гэрлийн хурд руу очиж болно үстэй те. Тэгэнгүүт тийм том хэмжээтэй тийм бит байх юм бол тэр битээс чинь гэрэл гарч чадахгүй гэхээр чинь бас харанхуул бит байгаа байсан. Тэгээд тийм хэмжээний од бол байхгүй болох л тоо те. Тэрийг бол тэр жоохон сони юм. Гэрэл бол мөрөхгүй л гэж сонсч байсан юм да би. Гэхдээ нэг сансрын хурдны аргументар бол ингэ шүү дээ. Одон дээр байгаа гэрэл байна шүү дээ. Гадагшин ингээд цацраалаа гэж бодъё. Тэгэх юм бол тэр хурд нь нөгөө тэр одныхоо тэр сансрын хурданд хүрэхгүй бол гэрэл нь буцаад унана гэсэн үг шүү дээ. Энийг бол өөр дээр Жан Мичел гэж эрдэмтэн тэрний дараа Лаплас центр ийм юу гаргаж ирсэн юм лээ. Энэ тооцоог хийгээд ийм од байж болох юм байна гэдэг. Гэхдээ тэр нь болохоор нэг миний гэрэл мөрөхгүй гэж өмнө сонсч ирсэн тэ зөрчилтөд байгаа юм шиг санагдаад байна. Тэр ямар гэхдээ ер нь тийм гэрэл өөр байх юм болоо. Биш яг нөгөө гэрэл чи угаасаа масгүй юм чинь тэгээд тэр бит амар том гравитац үүсгэсэн чи яг Ньютоны хороо сэтгэх юм бол тэр гэрэл өсөөгөл тэр одноосоо гарч явах юм байна л та. Зөвхөн логикоор тэгж хөөж гэсэн. Уг нь бол тэр чинь масгүй шүү дээ. Юу ч аа. Тэгээд 0 болчих шүү дээ. Гэрэл чинь маск болонгууд чинь нэг Ньютоны хонол дээр таталцлын хонолын томьёон дээр тавингууд 0 болоод тэгээд нэг юм тухай юм болчих. Гэрлийг маш бага масстай гэж үзээд тэгээ явал болох юм шиг санагдаад. Яг тэгэхээр нөгөө тэр трактор нь массаас хамаарахгүй шүү дээ. Хамаарах ёсгүй шүү дээ гравитацийн оронд. Тэр маш бага масстай гэж үзээд тэгээд массыг нь тэг рүү явуулахгүй. Тэгэх юм бол тэр трактор чинь өөрчлөгдөхгүй. За энэ яг нарийн юм болоо. Хүмүүсээр баг таа бодвол. Тэгээд ганцхан бас сонирхолтой юм. Short sell гэдэг хүний чинь нэр нь хар гэдэг нэр одоо өнгө байгаа шүү дээ. Schwarz гэж байгаа шүү дээ. Тийм нэртэй хүн хар нүхний амлын талаар яаждаг бас сонирхолтой шүү дээ. Хар гэдэг нэртэй хүн хар нүхийг ах. Тэгээд ганцхан байхаас жоохон юуны тухай ярьж өгөөч гэж асуух гад. Одоо нөгөө хамгийн анх чинь хар нүх одоо ингээд Пенрозо гэж ч юм уу ямар ч нэг юм байт юм байна гэж ярьдаг байсан. Гол нээлт чинь миний бодлоор хар нүхийг шууд байх ёстой гэнээс нь таталцлын долгион баг. Тэ гүү юу? Хар нүхээс илүү тэр чинь зүгээр л харьцангуй онлын хэл юм. Яг харьцангуй онлоос гарсан л та. Гэтэ нөгөө таталцлын долгион байгааг хар нүхний мөргөлдөөнөөс илрүүлсэн гэдэг чинь өөрөө хар нүх байгаагийн бас нэг шууд баталгаа болсон гэж ойлгож байна юм байна. Энэ долгион ерөөдөө юу ч таталцлын долгионы нөө үүсгүүр гэж байгаа шүү дээ. Тэр чинь ер нь бид нөө усанд ингээд чулуу хаяхаар долгион үүсдэг шүү дээ. Тэрэн шиг яг таталцлын долгион бий болохын тулд одоо хит хитэн их үүсгүүд байж болж байгаа. Одоо жишээлх юм бол хоёр хар нүхний хоорондын одоо харилцаа үйлчлэлтэй одоо биений тойрч хөдөлж байгаа тэр хөдөлгөөнөөс үүсэж байгаа таталцлын долгион. Тэгээд өөр нэг их үүсгэн юу байж болох вэ гэхээр нөгөө бүр яг манай ертөнц цаг ингээд тесрэх үед юм уу те эртний октор үед юм байна шүү дээ. ертөнц цаг тесрэх үед тэндээс ингээд бас таталцлын долгион үүсэж болж байгаа. Тэнгууд зэрэг ерөөдөө нөгөө бидний бүртгэж авч байгаа таталцлын долгионы маань одоо бүртгэж байгаа мууж тэгээд долгионы маань амжилт одоо далаац нь ямар хэмжээтэй байгаагаас хамаарат яг одоо яг манай октогийн одоо нийт цаг хугацааны түүх гэж байгаа шүү дээ. Одоо их тесрэл болсон үеэс одоо манай одоо орчин үеийн октогоо буюу бидний одоо амьдарч байгаа октогоо яг энэ хооронд одоо яг аль үеэс нь ирж байгаа вэ гэдгийг нь одоо тэр таталцлын долгионыг бүртгэж авч байгаа тэр мууж болон
70 цаас амаараа мэдж болж байгаа байхгүй. Тэнгууд зэрэг нэг хэрвээ одоо манай нарны масаас одоо хэдэн 10 дахин их одоо хэмжээтэй маста 2 одоо хар нүхний одоо ингээд одоо харилцан үйлчлээс үүссэн долгионы амплитуд одоо дасаач болсон давтамж нь арай нэг одоо манай галактикийн төв байгаа одоо нэг supermassive black hole гэж яриад байгаа шүү дээ. Одоо асар хүнд мастай тэгсээр нэ одоо юу бүтцэн одоо түрүүний бидний хэлдэг шиг одоо төгс тэг шинтэй биш. Одоо team supermassive black hole-с ирж байгаа татцлын долгионыг хувь харьцуулах юм бол одоо арай өндөр. Supermassive нь болохоор зэрэг арай бага далаацтай болон давтамжийн мужи арай бага байдаг ч юм уу. Гэх мэтлээ яг нэг их усүр нь хаанаас байна вэ гэдгээс хамаарат одоо татцлын долгион тэгэхээр ерөөдөө нэг хар нүх байгаа гэдгийг батлах гэхээсээ илүү хар нүх байгаа учраас татцлын долгион үүсэж байна. Тэгэхээр ялгаагүй юм да. Харин тийм эквивалент биш. Заавал хар нүх биш нейтрон од ч юм уу байж болно шүү дээ. Тийм. Тэгэхээр зэрэг харин тийм. Тэгэхээр зэрэг нэг татцлын долгион байна гэдэг нь заавал хар нүх байна гэсэн үг биш болчихж байгаа байхгүй. Тэр чинь 18 онд л нейтрон 2 нейтронод мөргөлдөөд хар нүх болж байгаа. Хар нүх болсон л ахaltaа. 2 нейтронод мөргөлдөөд таталцлын долгион цацарч байгааг нээсэн тийм. Тэгээ нөгөө нөгөө одныхоо бас цахилгаан самзын долгионы мужид гэрлийг харсан гэх юм. Тэгэхээр тэр надад их гой санагдав. Тэр чинь бараг 10,000 дэлхийдээ тэнцэх алт сансар цацагдсан тийм. Тэр юу зүгээр одоо хайпернова болоход ч одоо хоёр хар нүх мөргөлдөхөөр хайпернова болно гэж одоо байх юм уу? Ер нь нэг тэр таталцлын долгионоор хайпернова болохыг орчлаад мэдж болдог гэдэг нэг юм сонссон. Одоо гэрлээс хурдан явд юм уу? Хурдан явна гэж баймааргүй. Яагаад тэгээд тэр юу яаж байгаа шүү дээ. Нөгөө хайпернова болохоор ч нөгөө одон дотор ингээд янз бүрийн үзэгдэл явагдаж шүү дээ, тий. Одоо ерөнхийдөө ингээл нэг дэлбэрэх гээл буу юм болж юм гэсэн дотроо. Тэгэхээр нөгөө гадна харин гэрэл болохоор ч гадна нэлээд байж иж гарч чинь тэр гадна талд нь одоо юу ч байдгийг яг алга биш ч байдаг юм уу, тий. Харин тэнд болж байгаа үйл явц тэр гравитацийн долгион тэр дотроос гарах юм бол тэр чинь нефт яваад гараад байна шүү дээ. Тэрийг тийм ээ. Фотон ч болохоор ингээд мөргөлдөөд амар удаж гарч ирдэ шүү дээ, тий. Тий. Таталцлын долгион шууд гараад ирдэ шүү дээ. Тий, шууд гараад байна. Тэгэхээр бас нэг яг хэрвээ болдог бол одоо ингээд нөгөө Япон интер супер камиконда гэдэг шүү дээ. Нейтрино бүртгэдэг. Нейтрино ч одоо хамгийн бага харилцан үйлчлэлд ордог. Дэлхийн мэлхий чинь бороо ингээд нефт яваад өнгөрчихөж байгаа шүү. Тэгэхээр яг тэр бас нейтрино бүртгэдэг аюул лаг детектор хийчих юм бол тэр хайпернова болохоос тэр дотор байгаа цөмийн оруулахаас хамгийн түрүү баг нейтрино нэг арай авчиж байгаа хаа. Тэгээ нейтриногийн бүртгэж байгаа энэ ч нэг тесрэг гэж гэж мэдчих болох. Тий. Тэгээд ингээд чиглэл байдаг бол тийм хүмүүс айгүй их асуудаг юм байлээ. Уучлаарай. Яасан. Зүгээр яг нейтрино ч юм уу гравитацийн долгионыг бүртгээд яг тэндээс ирж гэн гэсэн чиглэлийг нь мэддэг болвол тэгээд шууд нөгөө дурангаа тийш нь чиглүүлнэ гэсэн үг шүү дээ. Тийм. Тэгээд гэрлийн бүртгээд авчихна гэсэн үг шүү дээ. Тий. Хүмүүсээс айгүй их асуудаг юм байлээ. Гэрэл таталцлын долгион хоёр чи яг адилхан хурдтай юм уу? Эсвэл таталцлын долгион нэрэ хурдан гэдэг юм. Яг л адилхан л авах хэрэгтэй. Яг одоо бидний мэдж байгаа одоо датан дээр үндэслэхээр зэрэг бараг адилхан. Гэхдээ одоо нөгөө яг аль нэг нь их байна. Одоо жишээлбэл гэрэл нь илүү хурдан татна гэсэн юм бол байхгүй. Одоо бид нар ч нөгөө нэг хурдаа олцож байгаа шүү дээ. Гэрлийн хурд бол ерөөсөө яг за нэг гэдэг утга авна гэнгүүт нөгөө нэг хэмжлтийнх нь алдаа нь дээшээ доошоо байх ёстой шүү дээ нэгээсээ. Тэнгууд тэр алдааных нь одоо тэмдэг нь болохоор нэмэх хасах тэмдэгтэй байгаа байхгүй. Тэнгууд зэрэг нэг бол нэгээс их байж болно, бага байж болно. Гэхдээ яг аль нь вэ гэдэг нь яг одоогийн бидний мэдж байгаа дата бол яг тодорхой хэлж чадахгүй. Интервьюж хийж байгаа гэдэг тий. Тэгээ яг миний одоо яг санаж байгаа болохоор зэрэг юуны за гэрлийн урдыг бид нэг гэж үзчих юм бол гравитацийн долгионы татах хурд нь одоо нэг дээр нэмэх хасах 10-ын хасах 15 зэрэгт гэж байгаа. Тэр чинь барыг тэрийг тооцох хэрэг байгаа юм уу? Яг уу тооцох хэрэгтэй болчихж байгаа. Ягаад тэгэхээр зэрэг нөгөө нэг нэмэх одоо гравитацийн долгион гэрлийн хурднаас их тарах уу хурдан тарах уу бага тарах уу гэдгээр бид нар мэдчих юм бол одоо нөгөө нэг адаглал Эйнштейний харьцангуй ерөнхий онол чи яг бидний мэддэг одоо бидний хувьд одоо яг хамгийн эцсийн одоо гравитацийн онол байж чадах уугүй гэдэг бас
асуудалтай болчихж байгаа. Яг нь бид нар нөгөө юуны харьцангуй ерөнхий онолыг болохоор зөвхөн манай нарны системд бол хамгийн төгс таарж байгаа юм л. Тэнгууд нөгөө космологийн хэмжээг өнгөд одоо нөгөө нэг одоо 100 мегаparsec гэж ярьдаг шүү дээ. Тэрийг одоо яг монголоор яг юу гэж хэлэх юм? Яг нөгөө космологийн скейл гэдэг өнгөд зөвхөн асар том окторгон хэмжээтэй ингээд яриад ирэнгүүт зэрэг нөгөө Айнштейны харьцангуй ерөнхий онол чи яг цэвэр одоо бидний одоо авч үзэх ёстой гравитац мөн үү биш үү гэдгийг мэдэхгүй болчихоор юуны гравитацийн долгионы тагцаа хурдыг нь мэдэх юм бол бид нар бас нөгөө гравитацийн онолуудыг шалгаж болж байгаа байхгүй энэ зүг байж болох юм байна гэдэг. Ерөнхийдөө одоо тэр алдааг айгу нарийн хэмжээд одоо яг тэр онлоос ингээд жоохон зөрүүтэй юм дээр гарах юм бол тэр онол нь сайжрах хэрэгтэй болно шүү дээ. Тэрийг тайлбарлаа. Тэрийг л одоо нэгсэндээ хөгжих хамгийн хэрэгтэй гэсэн үг юм биш. Тийм баг тоож гисэн цаашаа хөгжиж явах хамгийн чухал гэж ойлгох юм тийм. Одоо жишээлх юм бол ингэж байгаа байхгүй. Би болохоор өөрөө гравитац талдаа илүү судлах хар нүхээс илүү хар нүхний эргэн тойрны гравитацийн орон ямар байж болох вэ гэдэг талаар илүү сонирхоод байгаа байхгүй. Тэнгууд зэрэг бид нар чинь нөгөө нэг их масстай бий гэдэг тэнгууд хар нүх чи өөрөө их масстай. Тэгээ бид нар чинь окторгон орон зайгаа болохоор зэрэг юм нэг гадаргуу гэж үзээд байгаа шүү дээ. Хүс. Нэг одоо даав тавьсан. Тэгээ дээрээс нь хар нүхээ тавингууд тэр нь ингээд мөрөлд үүсгэждэг. Тэнгууд зэрэг мөрөлд үүсгээд мөрөлтөөс одоо ингээд татагшлах тусмаа юм чинь ингээд хавтгай болж эхэлнэ шүү дээ. Тэнгууд яг тэр хавтгай болж эхлэхийнхаа өмнөх одоо тэр юм маань юуны одоо хэсэг маань одоо Айнштейны харьцангуй ерөнхий онол дээр нэмэх нэг тодорхой нэг засвар байх ёстой. Тэр засвар маань хэрвээ бид нэг гравитацийн долгионыг бүрдгээд авчих юм бол тэр засвар маань ямар хэмжээтэй байх вэ гэдэг бас мэдэх боломжтой болчихж байгаа байхгүй. Тэнгууд зэрэг гэрлийн хурдтай харьцангуй юуны татлын долгионы тархчаа хурдыг мэдчих юм бол бид нэр одоо хар нүх болон ер нь гравитацийн онолыг сайжруулах боломжтой болчихж байгаа юм байна. Тэгээд сайжруулаад одоо жишээ нь шинэ онол гарчлаа гэдэг түрүүний 100 жилийн өмнөх жишээ шиг. За энэ онол чи одоо шинээр юу гаргаж ийн энэ төргийг харах юм шүү дээ. Одоо хар нүх гэдэг шиг ч юм уу. Одоо тэгэл явна гэсэн. Одоо нэг юу нейтрон од гэдээ ярьсан шүү дээ. Нейтрон одны мөргөлөлт гэдэг. Тэгэхээр тэр ингээд хол ингээд явагдаад тэнгуү тэрний гравитацийн долгионыг бүртгэж авч байгаа юм тий. Тэнгуү та бас гэрлийг нь бүртгэж авч байгаа. Тэнгуү энэ чинь нөгөө тэр хоёр гравитацийн долгион гэрэл хоёрын хурдны зөрөө ямар байна вэ гэдгийг ингэх боломж өгч байгаа. Тий. Тэр болж байгаа үйл явдал чинь хол байх тусмаа илүү сайн. Ягаад гэвэл тэр тусмаа тэр нарийн илүү болно гэсэн. Бүр хол болж байгаа юм бүртгэж аваад. Гэтээс айгүй анцтай тий. Тэр жилүүд чинь баг айгүй их гравитацийн долгионы хар нүхний мөргөлдөөний гэж тэгснэ миний л уншсанаар яг тэгж нейтрон одны мөргөлдөөний гравитацийн долгион гарах мужид нь яг одоо тэр бүртгэгдсэн LIGO энэ тэр ажиллах боломжгүй байсан энэ тэр гэсэн юм үйсэн. Тэгсэн яг тэрийг бүртгэгдсэн ер нь айгүй анцтай л гэдэг юм л шүү. Тэгээд ингэ нөгөө өнгөрсөн жил Тайванд нэг хурал дээр суужсэн чинь тэр Харвардын нэг профессор байсан. Тэгээд бид нар айгүй анцтай гэсэн гэдэг өөрөө шүү. Яг эхний хэдэн жил айгүй олон юм гравитацийн долгионы тохиолдол тэр дундаа бүр ингээд нейтрон одны юу бүртгэгдсэн айгүй анцтай. Тэгээд уучлаарай гэхдээ тэрнээс хойш одоохондоо айгүй хүүхдэн байна гэдэг тийм юм ярьжсэн. Тэгээд сүүлийн үед бол бүр олныг бүртгэж байгаа байлаа шүү дээ. Тэгээд зарлахаа болцсон болохоос биш. Энэ яг нөгөө яг хүмүүс Neil Armstrong-ыг саран дээр анх буусан гэдэг юм мэдээ. Тэрнээс хойш буусан 11 үнийг мэддэгтэй л адилхан юм болчихж магадгүй. Эхлээд амар гоё ингэж байгаа. Тэгэл одоо өдөр тутмын болцсон гот наа за. Одоо бараг 7 хоногт хэдийг бүртгэж чинь гэлээ тиймэрхүү юм ярьж байна. Яас нэг хэдэн сайжраал тийм. Хэдэн жилийн өмнө бас нэг семинар дээр суужсэн чи бас яг нэг тийм ярьжсэн. Ингээд яг ингээд бид нар ингээд одоо багжаа ингээд яг ашиглалтанд оруулаад удалгүй бараг эхнийхээ ингээд хэмжилтүүдийг хэлсэн шүү дээ бид нар чинь. Янгууд зэрэг нөгөө хүмүүс асууж байгаа. Тэгэхээр бид нар ингээд яг энэ ирчээрээ ингээд бүртгээд авах юм уу эсвэл энэ чинь ингээд тоон ихсэж багасаад ингээд нэг ямар нэг одоо шалтгаанаас болоо ихсэх юм уу багасах юм уу гэж асууж байсан. Тэгсэн чинь яг тухайн яг семинар тавьжсэн гэсэн мэт ерөөсөө л яг энэ үрчээр ерөөсөө бид нэг бүртгэл авах болно. Янгууд яг сайн гантумрахын хэлээр бараг 7 хоногт нэг бараг өдөр болгоно гэж бүртгэдэг байх юм. Энэ одоо хүртэл тэгээд хоёр хар нүх мөргөлдсөн бүртгэж авч чадсан юм. Би дандаа нейтрон однуудыг л мөргөлж байгааг сонссон юм.
хамгийн анхных чинь ер нь ихэнх нь бол хар нүхний мөргөлдөөн байгаа шүү дээ. Ер нь бол тий. Нейтронол харин бараг байх нэг цөөхөн байгаа. Тэр нь бүр тийм бараг нэг байна уу хоёр байна. Айгуул ганц л байгаа. Тий. Юу одоо нэг хар нүх одоо энэ чинь нэг юуны тухай ярьж байгаа шүү дээ бид нар Нобелийн шагналын тухай. Нобелийн шагнал дээр болохоор одоо л дөнгөж хар нүх байгааг баталж байгаа юм шиг гаргаад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй надаа. Гэтэл эн чи одоогийн энэ Нобелийн шагнал дээр дурдж байгаа бүх юмнууд болохоор айл дээр үеэс ингээд яригадаад эхэлсэн. Аль дээр үед одоо ингээд хүмүүст хар нүх байдаг гэдгийг баталгааг өгсөн юм шиг явж байгаад ингээд Нобель нь болохоор ийм сүлд өгдөж байгаа нь ямар учиртай юм. Одоо тийм хашир байна гэсэн үг үү? Ер нь Нобелч нь бол ер нь яг практикт тэр тухайн нээлт практикт ашиглагдсан байх ёстой гэсэн тийм шалгуур байгаа шүү дээ, тий. Гэтэ мэдээж тийм нэг шалгуургүйгээр өгсөн шагналууд ч байгаа л да. Гэтэ яг цаанаа яг гол санаа нь бол нэг тийм явж байгаа. Тэрнгээр бол яг хар нүхийг нээжлээ. Хар нүхийг одоо 90 хэд онд нэг одоо энэ Нобель авсан хүмүүс чинь 90 хэд онд 90 оны сүүлээр яасан одоо туршилтаар хар нүх манай галактикийн төвд байгаа хар нүхийг илрүүлсэн гэж байгаа юм. Тэгэхдээ тэр яг яасан бэ гэхэлэр нөгөө ер нь бол маш их мастай ийм маш их мастер мөртлөө маш бага орон зайд ингээд хашигдсан тийм бит байна гэдгийг баталж байгаа тийм. Хэрэг байхгүй тийм. Батлахгүй мөртлөө нэг юм хий имийг тойроод ингээд од яваад байгаа шүү. Тэрийг илрүүлсэн байна. Тийм. Тэгэхээр тэрийг бас бас хэцүү тийм. Мэдээж яг онлайн тооцоолол байхгүй шүү. Игнэ өөр юм байх боломжтой юм харнаас. Өөр юм байх яг онлоор бол байхгүй шүү дээ. Онлоор бол Эйнштейний харьцангуй онлоор бол хар нүх тэнд бол хар нүх тийм одоо ингэ шүү дээ. Нөгөө Penrose-ийн чинь теоремоор энэ одоо маш бага зайд хашигдсан юм их масстай юм байна гэдгийг бол туршилтаар яа. Тэнгүүтээ Penrose-ийн теоремыг ашиглаад энэ чинь хар нүх байгаа юм байна гэж гаргана тий. Тэгэхээр тэр чинь Penrose-ийн теоремыг бас теоремыг туршилтаар шалгаж байгаа хэрэг биш болчихж байгаа. Хоорондоо холбоотой юм байгаа юу энэ хоёрт? Хоёр Нобелийн шагналд. Хоорондоо холбоотой юм бол хар нүхийг ерөнхийдөө хар нүхийг бодтой гэдгийг нь батлах тийм олон алхмуудын одоо хоёрыг нь хийсэн хүмүүс гэсэн үг шүү дээ, тий. Том алхмуудын. Тэгээд ингээд хар нүх гэдэг чинь ингээд ерөнхийдөө бараг л тодорхой байгаа нь бол ер нь бол тодорхой болчлоо гэдээ байж юм, тий. Тэнгүү сүүлдээ ингээд нэг хар нүхний мөргөлдөөнөөс үүсэж байгаа гравитацийн долгионыг одоо бараг ингээд өдөр 7 хоног болгон ингээд бүртгэхэд эхэлчихлээ шүү дээ. Тэгээд эхлэнгүүт чинь тэр чинь бол 4-5 жилийн 2014-15 оны үед болсон явдал шүү дээ, тий. Тэгэхээр чинь мэдээж тэнд чинь яаж юм гэхээр бүр нэг хар нүх байгаа юу үгүй юу гэсэн асуулт чинь бол бараг тэрнээс даваад цаашаа хар нүхийг ашиглаад окторгыг одоо ертөнцийг судалж байгаа тийм юм болчихж байгаа байхгүй. Хар нүхний долгионыг юу гравитацийн долгион яваад юм гэж тий. Тэгэхээр жишээлбэл хар нүхний тархац ямар байдгийг гэдгийг судалдаг ч юм уу. Тийм том масстай биетүүд, том масстай хар нүх хэд байдгийг, жижиг масс нь хэд байдгийг тэргээд бүр тийм нарийн асуудал руу явж байгаа. Тэгэхээр чин ерөнхийдөө тэр хар нүх байгаа хэсэг чинь бол одоо асуулт нь утгагүй болоод энийг ашиглаад хар нүх маань одоо ерөнхийдөө ертөнцийг судлах тийм багж шиг юм болчихж байгаа байхгүй. Тэгэхээр нэг хар нүхний чинь хэрэглээ нь энд гарч ирж байна гэж би тэгж бодож байгаа. Тэгээд хэрэглээ нь болчихж байгаа юм шүү дээ. Хэрэглээ болчихж байгаа байхгүй. Тэг гравитацийн долгионыг бүртгээд авцсан юм чинь тэр бол маш том нээлт байсан. Тэгэхээр тэд нартай бол эхлээд Нобель өгөх хэрэгтэй тий. Тэрийг бол өгсөн 2017 онд. Тэгэл тэрний дараа ингээл мэдээж шууд өгч болохгүй тэгээ ингээд 3 жилийн дараа өгч энэ тэр чинь ер нь бол байж болох хамгийн эрт өгж байгаа тохиолдол гэж бодож байна. Тэр Хокинг амьд байсан. Яасан гэнэ асуух. Нөгөө талаас энэ чинь нэг шагнал гардуулж байгаа шүү дээ. Тэнгууд ч нөгөө хүмүүс одоо за энэ ажилд энэ жил ингээд Нобель өгье гэдэг нэг санал болгож байгаа шүү дээ. Тэнгууд ч магадгүй зөвхөн өмнө нь одоо нөгөө таталтын долгион бүртгэдэггүй байсан ч гэдэг юм уу. Иймэрхүү шалтгаануудаас болоод одоо нөгөө санал нэр дэвшигдээгүй байж байгаад тэгээд яг энэ жил магадгүй нэр дэвшигддэг ч юм уу. Нөгөө хизээ нэр дэвшүүлж байна гэдгээс нэгдүгээр хамаарна. Хоёрдугаар тухайн жилд одоо нөгөө ирж байгаа одоо нэр дэвшигдэж ирж байгаа тэр одоо бүтээлүүдээс яг нөгөө ялгарх онцлог нь юу вэ? Тэг үнээр ялгархаар тийм нэлт мөн үү биш үү гэдэг дээр үндэслэж явж байгаа болохоор зэрэг нөгөө хэдий ингээд одоо ажил нь одоо хэдэн 10 жилийн өмнө хийсэн ч гэсэн яг тухайн жил бас ирж одоо нөгөө ирж байгаа ач холбогдлоос хамаараад бас энэ жил явсан байх боломжтой болчихж байна.
Нобелч одоо тухайн одоо жишээлбэл 2010 оны 20 оны Нобелийн шагналыг зөвхөн 20 онд одоо нэгдсэн бүтээл өгнө гэсэн байхгүй болохоор. Тэгээд одоо Пенроусын тэр хар нүх байгаа гэдгийг баталсан туршлагаар баталсан одоо тэр юу гэхээс илүү таталцлын долгион гэхээс илүү тэр нэг зураг мураг болж таарсан. Хар нүхний зураг явсан. Яаж одоо юугаар баталсан гэж үзээд тэр Нобелийн шагнал өгж байгаа бол Пенроуз доо. Тийм. Пенроуз бол өөрөө яг нэг математикийн баталгаа хийсэн байгаа шүү дээ. Эйнштейний харьцангуй онол хэрвээ харьцангуй онол яг тэр баталгаа нь үнэндээ бол харьцангуй онолоос илүү ерөнхий тийм Эйнштейний харьцангуй онолыг агуулсан одоо маш тийм ерөнхий нэг онол байлаа гэж бодъё л доо. Тийм онол хийсэн баталгаа байгаа. Яг үнэндээ бол тэгэхээр харьцангуй онол тэрэнд нь орно. Тэгэхээр маш бага тийм юу аваад одоо онол Эйнштейний харьцангуй онол худлаа болсон ч гэсэн илүү тийм ерөнхий онол хар нүх байх боломжтой гэж баталсан байгаа юм л да. За харьцангуй онолыг зөв гэж бодъё те. Харьцангуй онол зөвл байх юм бол тэгээд ямар нэг байгаль дээр нэг процесс явагдаад маш их массыг энэ жижиг октогон маш бага мужид ингээд шахагддаг процесс байдаг бол тэгэл тэр нь хар нүх байх хэвээр. Буцахгүй утганд нь те. Буцах боломжийг утганд нь хөргөж чадчихлаа байвал тэгэл тэрнээс цаашаа өөрөө явагдах бүр ингээд зайлшгүй явагдах процесс гэх гээд байгаа юм билээ шүү дээ. Санаа нь тийм юм баталсан байна. Одоо тэгээд одоо тэгээ ингээд ямар ч санцаа окей хар нүх ингээд байд юм байна. Тэр нь өөрөөсөө гэрэл гаргадгүй. Тэгснэ хар нүх чи ер нь өөрөөсөө юм гаргадгүй объект байгаа шүү дээ. Харамч багэ тий. Тэгэнгүүт нэг сонирхолтой асуулт нь яг тэр дотор юу болоод байгаа юм сонирхол байна. Тэр одоо хар нүхэн дотор яг тийм юм болж иж магадгүй, ингэж иж магадгүй гэсэн янз янзын онолууд байдаг. Интерстеллар шиг ч юм уу тий. Зүгээр цэвэр харьцангуй ерөнхий онолоор бол нөгөө singularity гэл одоо хар нүх рүү орсон юм бол тэгэл тэр шахагдал singularity руу н ороод тэгэл дуусна гэсэн тийм юм байгаа. Гэхдээ мэдээж тэр хавьд тийм нэг count gravitacy count effect-үүд одоо чухал болж байна тий. Гэхдээ count gravitacy онол гэж одоо байхгүй байгаа. Тэр яг ер нь бол зөндөл тийм таамаг юм байгаа. Тэгээ бас тэгээ дуусахгүй шүү. Тэр чинь бас нэг хар нүх ч уурч байгаа юм чинь тэр singularity-наас гарч ирэх гээд байгаа юм. Яг тэр тухайн биетийн хувьд бол тэгэл тэр ерөнхийдөө гараад явчихна гэсэн үг шүү. Тэр singularity-г мөргөөл дуусна. Тэгээд тэр одоо биетийн шинжлэх юу гэдэг юм масс энэ тэгээд тэндээ хадгалагдаад байж идэг. Тэгээд сүүлдээ ууршихаараа тэгээд тэр нь буцаж гарч ирдэг ч юм. Хоёр дахь тэр юу шагнал өгсөн чинь болохоор одоо нэг манай галактикийн төвд юу яасан одоо нэг хар нүх зайлшгүй байх хэрэгтэй гэдэг тийм юугаар авсан шүү дээ. Тэр нь одоо миний ойлгож байгаагаар болохоор галактик болгоны төвд юу байж ах хэрэгтэй гэж хэлж байгаатай адилхан гэж бодоод байгаа юм. Тэр бол зүгээр туршилтын юу шүү дээ. Туршилтаар зөвхөн өөрийнхөө манай галактикийн төвийг ажиглаад тэгээд баталгаа хийсэн байгаа. Тэгээд тэр туршлагаас бол ерөнхийдөө галактик болгоны төвд байх хэрэгтэй гэдэг дүгнэлт альсгүй одоо манайх шиг төрлийн галактик болгоны төвд хар нүх байх хэрэгтэй гэдэг баталгаа олж чадахгүй юу? Мэдхгүй тэр бол зүгээр л миний хувьд бол зүгээр нэг байж магадгүй л гэсэн тийм таамаг л гарах баг. Зүгээр нэг галактикийн төвд байдаг юм байна л гэж. Тэгээд өөр цаашаа одоо өөр ямар нэг одоо онлайн энэ аргумент гаргахгүй бол гэтээ тэрнээс хойш туршилтаар зөндөө олон галактикуудын төвд хар нүх байгааг бол баталсан юм байна л тийм. Зургийг авчаас. Тэр зураг чи одоо өөр галактикийн төвд байгаа хар нүхний зураг аваас. Тий. Тэгээд бас онлын хувьд бас тийм аргументууд байгаа баг. Түүнтэй илүү хар нүх байх магадлал илүү өндөр гэдэг санаа. Та түрүү нөгөө эртний окторгуугээ ярьжсэн. Сая сонсоодсэн чинь надад хар нүхний дотор бол ямарчсан тэгээд угаасаа тавилангуул юм байна. Нөгөө таталцлын долгион эртний окторгууд анх ингээд үүссэн гэж ярьжсэн. Тэрний тухайд сонирхол таталцлын долгионыг одоо цаашаа судлаад явах юм бол бүр тэр их тесрэлтээс үүссэн гравитацийн долгион энтрийг одоо бүртгэж авах боломжтой гэсэн үг тийм. Харин тийм. Надаа одоо хүртэл эргэж байж ах хэвээр санагдаад байна. Анх ертөнцөөс үүсэж байгаад үүссэн долгион бол за яг ханаас нь хэлхээ сайн мэдэхгүй байна. Одоо саяхан одоо
бараг сар бараг хүрэхгүй дээ. Хэдэн 7 хоногийн өмнө нэг юуны Хойд Америкийн гэх юм уу? Хойд Америкийн нэг хамтарсан судалгааны баг өөрсдийнхөө таталцлын долгионыг бүртгэсэн үү гэдэг нэг тийм судалгааныхаа датаг гаргасан байхгүй. Янгууд тэндээс ингээд датаных нь ингээд уусаа нэг түрүүн биелжсэн ш нэг таталцлын долгионыг бүртгэж авах мууж гэж байгаа, давтамжийн мууж гэж байгаа. Тэгээд тэр долгионы далаац гэж нэг хэмжээ байгаа. Янгууд яг тэр одоо туршилтын бүртгэж авч байгаа тэр мууж болон тэр далаацын хэмжээд ингээд тодорхой болчих жоох. Энэ бол ерөөсөө ингээд энэ мужид л юм таталцлын долгион бүртгэх боломжтой. Ийм долгионыг бид ингээд бүртгэсэн юм шиг байна гэдэг тийм дата гарч байгаа байхгүй. Тэнгууд нэг онлайн одоо судалгаа хийдэг хүмүүс яадаг вэ гэхээр зэрэг тэгвэл энэ бүртгэж авсан энэ сигнал чинь одоо ийм их үүсвэрээс гаралтай долгион юм биш үү гэдэг тийм одоо датанда загваруудаа ингээд фитинг хийж байгаа. Тэнгууд тэдний нэг загвар нь юу байдаг вэ гэхээр зэрэг инфляц буюу их тэлэлтээс үүдэлтэй таталцлын долгионыг яг тэрэнд фитинг хийгээд гэхдээ зөвхөн одоо инфляцаас үүссэн яг инфляц болоод их тесрэлт болоод тэндээс үүдэлсэн таталцлын долгион болохоор зэрэг тэр давтамжийн мууж болон тэр далаацын муужийг нэгээс хангаж чаддаг. Тэнгууд маань нөхдүүд ямар санаа гаргасан бэ гэхээр зэрэг эхлээд инфляц үүснэ. Инфляц юунаас болж үүсдэг вэ гэхээр зэрэг инфляц болохоор бид нар чи вакуум хоосон гэж үздэг шүү дээ. Нэг тэнгууд яг квант орнол ингээд тооцоод үзэнгүүт вакуум чи өөрөө яг цэвэр хоосон биш болчихно. Энд ингээд одоо жижигхэн юм нэг одоо бид нар болохоор тэрийг нэг флактуац гэж яриад байгаа юм л да. Тэр нь ингээд тэлэлт болонгууд ингээд дагаж тэлэхдээ тэр маань ингээд квант шин чанартай байжсэн бол классик шин чанартай болчихж байгаа байхгүй. Тэнгуудаа классик шин чанартай тэр одоо квант флактуацууд нь таталцлын орны нөлөөгөөр ингээд хоорондоо барьцлах гэсэн хоорондоо пигэндээ татагдаад тэгээд тэндээс хамгийн анхны одоо за манай нарны массаас магадгүй нэг за хэдэн 10 бараг хүрэхгүй дээ. Ер нь манай нарны масстай ойролцоо тийм хэмжээний масстай ингээд хар нөхөр тэнд үүсэх боломжтой болж байгаа юм. Эхний ордогоо. Тэнгууд зэрэг тэд нар чинь ингээд нэгэнт ийм масстай хар нөхөр үүсэж байгаа тэд нар чинь хоорондоо бас таталцах хэрэгтэй болно шүү дээ. Тэнгууд тэд нар чинь хоорондоо таталцах юм уу эсвэл хоорондоо харилцан үйлчлэлд оронгууд тэндээс чинь дахиад гравитацийн долгион үүсэх хэрэгтэй болно шүү дээ. Тэрийг болохоор зэрэг secondary гэдэг хоёр дахь одоо таталцлын долгион гэдэг. Тэднэр нь болохоор зэрэг одоо саяны тэр Хойд Америкийн тэр туршилтаас бүртгэж авсан тэр гравитацийн долгионы мууж болон далаацын хангацж байгаа байхгүй. Тэнгууд эндээс та яриад би дараа нь. Тэнгууд зэрэг миний бас өөр нэг сонирхоод байгаа юм юу гэхээр зэрэг ер нь бол бидний мэддэг юу таталцлын орн бол ер нь бол Ньютоны таталцлын орн, таталцлын үйл, тэнгууд Эйнштейний таталцлын үйл болчихно. Тэнгууд миний бас өөр яг өөрийн маань сонирхдаг нэг салбар юу гэхээр зэрэг бид нар эртний огт руу буюу их тесрэлт рүү ойртох тусам ерөөсөө яаж утсан Эйнштейний харьцангуй ерөнхий бол дахид засвар хийх хэрэгтэй болчихж байгаа гэж бодоод байгаа байхгүй. Тэнгууд зэрэг миний хувьд болохоор зэрэг хэрвээ Эйнштейний харьцангуй ерөнхий засвар хийгдчих юм бол тэндээс бас ингээд одоо тэрний өөрөө тэр засварын нөлөөнөөс бас яг юм одоо анхдагч одоо primordial гэж яриад байгаа юм да. Анхдагч юм хар нөхөд бас үүсэх боломжтой. Тэднэр нь бас ингээ харилцан үйлсд ороод дахиж тэндээс гравитацийн долгион бүртгэснээр бид нэр эртний октогоор судалгаа хийх боломжтой гэж үзсэн. Тэр анх инфляцаас болохоор чинь ийм таталцлын шок вейв үүсэхгүй юу? Үүснэ. Тэр нь үүсэхдээ одоо үүсэж байгаа тэр одоо таталцлын долгион нь болохоор зэрэг биднэрт байгаа одоогийн одоо нэг туршилтын багжууд байна шүү дээ. Тэрэнд ингээ бүртгэгдэх хэмжээний биш юм бага юм далаацтай юм цацраад байгаа байхгүй. Уус нь манай октогоор чинь 13.8 баг 14 тэрбум жилийн настай гэдэг байгаа ш. Тэнгууд чинь ямар ч долгион энэ одоо хугацааны туршилт ингээ амплитуд нь багасаад тийм. Амплитуд нь буюу далаац нь багасаар байгаа нэг унтрах долгион маяг болчихж байгаа байхгүй. Тэгэхээр тэр долгионыг бүртгэжүүл шууд инфляцийг батлна гэсэн үг тийм. Ер нь бол тийм гэсэн. Тэрийг батлъя гэж. Тэрийг одоо бид нэг улсууд чинь том мега төслүүд одоо Японы Федкага одоо энэ юунууд чинь болохоор зэрэг
Тийм тэгвэл нөгөө бид нар чинь газар дээр бас бүрдэх боломжгүй болчихж байгаа. Яг тэгэхээр нөгөө газар дээр байдаг багжууд чинь нөгөө мэдрэг чадвар нь бас нөгөө seismic noise буюу нөгөө янз бүрийн газар хөдлөлт гэдэг юм уу тиймэрхүү юмудаас болоод одоо тэгээ сансарт л тий. Тэгвэл сансар руу гарах юм уу эсвэл одоо виза билүү те одоо виза болохоор тэрийг бас нөгөө бүртгэх давтамжийн мужийн бас яг нөгөө бидний хүсэж байгаа муж бас биш болчихлаа. Тэгэхээр анхдагч одоо татлын долгион гэхээс илүү нөгөө хоёр дахь ч юм уу эсвэл гурав дахь ч гэдэг нь илүү сонирхолтой. Тэр дээрүүд нэг яриадсан шүү нэг bicep enter гэдэг. Тэр одоо нэг ингэсэн гэсэн үг тэр анхдагч гравитацийн долгионыг яг шууд бүртгэхгүй мөртлөө тэрний үйлчлэлээр тэр хавьдаа нэг янз бүрийн нэг гэрлийн шин чанарт нь тэр өөрчлөлт оруулсан. Тэрийг нь бүртгэж авах гээд оролдоод байгаа юм шиг байгаа гэж ойлгосон. Тэр зөв үү? Тэр болохоор тэрийг ингэсэн гэж миний ойлгосноор ингэсэн гэж байна. Илүү бас инфляц болоод таслын долгион тархан гэж байгаа шүү дээ. Тэнгуүч эн чинь ингээ явсаар байгаад одоо ер нь бол эн чинь манай сансар октогоо чинь зүгээр нэг юм хоосон орон зай бол биш шүү дээ. Тэнгуүч эн чинь явж явах замдаа одоо янз бүрийн одоо юмтай харилцуулж орно. Одоо жишээлх юм бол манай орон зай маань ингээд тодорхой нэг газартаа ингээд доошоо ингээд хонхоо нүрийчдэг одоо массаас хамаараад нүрийчдэг. Тэнгуүч зэрэг нэг гравитацийн долгион чинь өөрөө нэг орон зай хэлбэлзэл учраас тэр нэг нүрэлтийг нь дагаад доошоо буучна. Тэгээ доошоо буучаа буцаж одоо нэг гравитацийн потенциалаас буцаж гарч ирэхдээ одоо өндөр одоо анх орсноос ингээд өндөр хэсэгт гарч иж болно. Эсвэл анх орсноос ингээд бага юм хэсэгт ингээд гарч ирэх боломжтой учраас тэр чинь нэг замдаа ингээд янз бүрийн одоо ер нь бол янз бүрийн материалуудтай харилцан үйлсэд орчиж байгаа байхгүй. Тэнгууд нөгөө bicep болохоор зэрэг нөгөө анх бүртгэсэн гэхдээ нөгөө нэг юунуудаа одоо тэр харилцан үйлслүүдийг нь одоо хасахтаа одоо дата ч юм бол ерөн зүгээр ингээд нэг бахан шуумал орж ирж байгаа шүү дээ. Шуумаасаа бид нөгөө нэг орж ирсэн долгионоос нөгөө нэг white noise буюу шуумнуудаа хассны дараа манай яг нөгөө жинхэнэ долгион маань үлдэхстэй. А bicep-ийг болохоор зэрэг нөгөө нэг тэгж шуумыг хасахтаа маань нөгөө дутуу хасаад тэнгууд нөгөө нэг дутуу хассан учраас одоо долгионы маань амплитуд буюу одоо давлаац нь өндөр гарч ирээ. Өндөр гарч ирэнгүүт нөгөө бидний бүртгэгчлээ гэх юм уу. Тэн дээр жоохон нөгөө юугаа бүртгэж авсан датагаа анализ хийхдээ жоохон алдаа гаргацсан. Түүнээс яг бол бүртгэж авсан зүйл биш юм байна. Foreground noise гэж яриад байгаа юм байна тэрийг. Тэр саяны нөгөө нэг юу манай галактикийн төвд юу байгааг бүртгэсэн хар нөх байгааг бүртгэсэн тэр туршилт шүү дээ тий. Тэр чинь болохоор уг нь л яг нөгөө нэг EHT гэдэг нөгөө нэг юу лээ Event Horizon Telescope шиг аргаар бүртгэж авсан байлээ шүү дээ тий. Нөгөө нэг тий олон юм тэр радио долгионы мужид авсан бахад тэгэхгүй бол тэр чинь харагддаггүй гэж. Тийм харагдахгүй. Тэгээд яг нь радио телескопууд нь ийм том телескопуудаар одоо ингээд нэг array телескоп гэдэг нь шүү дээ. Бүр ингээд олон телескопууд ингээд хол зоогоод тэгээд телескопынхаа аппаратурыг ингээд томсонгуудаа илүү наривчлалтай нэг өнцгийн наривчлалээ сайтаагаар авдаг аргаар тэнгүүтээ нэг манай галактикийн төв рүү харах гэхээр чинь бид нар нэг дискнийхаа яг хавтгаа дээр байрлаж байгаа юм чинь баахан тоос ингээл нэг гаригууд гээл нэг харагдахын болоод халахалчж байгаа шүү дээ. Тэнгүү тэднийг л нэвтэлдэг нэг гэрлэр цахилгаан соронзон долгионоор авахын тулд тэр нь бол тэр илүү тэр хит улаан ч юм уу радио тал руугаа тийм долгионоор бүртгэж аваад тэгээд хийсэн байгаа даа байхгүй. Тэнгүүд тэнц чинь болохоор нэг хэдэн однууд ингээ гялцаад харагдаад байгаа байхгүй. А тийм хамгийн чухал юм нь болохоор тэр нэг дэлхий дээрээс тэр нэг юмны наривчлалтай зургийг авах гэхээр юу яаж болдгоо. Одоо нэг агаарын флуктац гэдэг агаар чинь нэг юм бэржигнээд однуудыг ингээд ийм анилзуулаад идэв шүү дээ. Одоо эвдлээд одоо энэ чинь нэг twinkle little star болгоод тэгвэл тэрийг нэгээд байхгүй болох гэнэ тулд adaptive optic гэдэг арга ашигладаг. Тэр нь болохоор бид нар өөрсдөө тэнгэр дээр хиймэл од зураад тэнгүүтээ тэр одоо ингээд телескопоор харангууд тэр одны маань одоо тэр лазер тусгаж байгаа байхгүй юу? Лазер тусангуудаа тэр лазерын маань одоо нэг тусгалан телескоп дээр яаж ирж гин яаж эвдэрж ирж гин гэдгийг харангуудаа тэр эвдэрж ирж байгаа одоо зургийг нь эргүүлээд одоо хувиргачингууд
оригинал нэг цэг нь гараад ирдэг. Тэгвэл хажууд нэрээс одны хүртэл ингээд жижигхэн цэг болоод ингээд бүх юм ингээд одоо дэлхийн агаар мандал дотор судлах боломжтой болгосон байгаа даа байхгүй. Тэнгүүтээ 4 жил одоо юу хийсэн байгаа даа. Одоо тэр ажиглалтыг хийсэн байгаа. Тэр манай галактикийн төв рүү 4 жил тэрцсэн байгаа байхгүй тий. Тэнгүүт нь тэр дундаас нэг од нь болохоор ингээд бүтэн эллипс тойрог зорж чадсан байгаа. Одоо нэг 4 жилийн дотор одоо ингээд яг бүтэн тойроод ингээд хүрээд ирсэн. Тэгээ яг тэр бүтэн эллипс тойрогоо ингээд хийнгүүт ч одоо эллипс ч хоёр юутай байдсан шүү дээ тий. Хоёр одоо радиустай гэх юм уу. Нөгөө юу лээ цэг төвийн цэг тэнхлэг. Тэнгүүд одоо яг ойртонгуудаа тэр чинь нэг хордолж байгаа шүү дээ тий. Яг тэр хордолж байгаа тэр нэг фокус гэх юм байна. Яг хордолж байгаа хэсгийн фокус дээр нэг юм байх хэрэгтэй заавал. Тэгсэн чинь тэндээс нь эргэн тойрныхаа бүх однууд ингээд гэрэлтээд харагдаад байгаа юм. Яг тэр голд нөгөө од харагдахгүй байгаа даа. Од байхгүй, юу ч байхгүй, нэг хоосон юмыг тойроод иргэдсэн. Тэгээ яг түрүүний хэлсэн шиг 4 жилийн турш ажигласан ажиглалтуудаас ерөөсөө энэ нэг од юуж байхгүй тойрж иргээд байгаа. Тэгээд ямар ч гэрэл гаргадаггүй үжиж ийм амир хүнд одыг тэр чигт ингэж орбитлуулж яах гэдэг чинь бол асар хүнд объект гэсэн үг. Энэ тэгээд хар нөх байхаас зайлахгүй гэл. Тэгээд тэр чинь айгүй дээр үед л тэр зураг нь яваадсан ш. Та баг харсан бол тэг хүмүүс баг хальт харсан да тий. Тэр 90-д онд хоо. Ааха однууд бие бинийгээ тойрол ингээл тий. Зунгаарлалтад яваад байгаа. Тэр зураг чинь сая Нобель авчлаа гэсэн үг үстэй. Манай нөхдөд баг энэ ерөөс хар нүх байх ёстой гэж баг тэр одоо хөөсөн биз. Бодлыг хонос нь бодоод. Нөгөө хар нүхний тухайд хар нүх одоо ч баг тэгэл хар нүх Нобель авчиж байгаа юм шиг л болчихж байгаа шүү дээ. Ер нь бол тэгвэл сая ингээд гансаг бахын яриг сонсож байгаа. Хар нүх чинь бүр амар чухал биетэй юм л да. Бараг ертөнц нөө Big Bang болоод тийч ертөнц үүсэж яах манис үүсгээс төрүүлээд эхлээд хар нүх үүссэн байж таа тий. Хамгийн анх одноос төрүүлээд үүссэн юм ааш юм баг. Тэгснэ нэг чухал нэг юм уншижсэн тэр ингээд хар нүх рүү чинь ингээд биеуд ингээд эргэлдээд унжаагаа тий. Нөө зурган дээр чинь ингээд тойрол амар өнгөтэй нэг юм бахан матери унал нэг юм там шиг юм болж идэг шүү. Тэнгүүд нөгөө jet slingshot гэж нэрлэдэг шүү дээ ингээд гаригийг тойрж явж байгаа нэг хурд давал ингээ өгчдөг те. Интерстеллар дээр гардаг шнэ хар нүхийн слингшотыг илүү хурд даваа цаашаа яваад өгдөг. Тэгмэд материуд хар нүх рүү тэгж унжаагаад яг тийм момент болоод слингшот болоод шидэгчингүүд бараг галактикаас гараа явчихдаг гинэ ерөөсөө. Хоёр галактикийн хооронд ингэж матери цацагддаг. Тэнгүүд энэ супермассив хит хүнд мастай хар нүхнүүд нь ингээд галактикууд бий болох одоо огторгууд ингэж матери татгахад айгуу чухал нөлөө үзүүлсэн байна. Яг тэр зургийг нийтлэх үеэр тэгж уншижсэн. Тэр бас тэрийг харангууд хар нүхч ерөөсөө баг ертөнцийн ихтэйг ч ирээдүйгч бүгдийг шийддэг объект болчтой. Тэр процесс шүү дээ. Одоо тэр процессыг чинь ашиглаад энерги ялгаруулж болно гэх тэрийг чинь одоо Penrose process гэдэг байна шүү дээ. Таасар хийдэг үү? Одоо яаж ажиллах гэсэн үг? Эргэлдэж байгаа хар нүх рүү юм оруулаад тэгээд хурдл сурцсгаал гарч ирэхээр нь энергийг аваад тийм баа. Ваа. Тэгсэр гол хар нүхийг эргэлтийг нь зогсоогоод ингээд бүр юуч болох юм гэж. Хар нүхний эргэлтийг саагаад байгаа юм байна шүү дээ. Тэр чинь бас энэ Penrose санааж ирсэн байгаа. Тийм процесс. Өөр гариг мэргийнхийг сааж болдгоо юм уу тэгэж. Гаргийнхыг одоо сааж л байгаа шүү дээ. Нөгөө юм уу чинь Жуна Мона гэл. Тийм. Одоо нөгөө анх нарны аймгаас гарч явсан хоёр Voyager утчинлыг тийм шүү дээ. Тэр хоёр дээр сааж байгаа юм биш. Гэтэ тэр чинь бол тэр эргэлтийг нь биш орбитыг нь сааж байгаа юм шүү дээ. Тэгж болдгоо л байсан юм сонирхол юм байна. Эргэлтэхээр айгүй сонирхол л одоо Ньютоны механикт бол зүгээр цэвэр бөмбөрцөг биет ингээд эргэлдээд байвал бөмбөрцөг ч юм эсвэл зүгээр эллипс шиг одоо шингэн биетийг ингээд эргүүлээл тав сансарт. Тэгэх юм бол тэрний гравитацийн орон бол тэр гадна талд нь байгаа биет тэрний эргэлтийг мэдрэхгүй шүү дээ тийм нэг л объект байна. Яг тэр зайнаас хамаарч байгаа юм чинь бас жоохон мэдрэгдэх юм шүү. Тэр нь ерөөсөө ингээд ямар ч тийм овон товон өнтер байхгүй ингээд тийм төгс бөмбөдөг юм уу эсвэл юм эллипсоид биет байхгүй. Тэгээ эргэж байгаа. Тэр харьцангуй ерөнхий онол болохоор чинь хичнээн тийм төгс үед байсан ч гэсэн тэрийг нь мэдэрдэг. Тэр нь ерөөсөө ингээд уран зайгаа ингээд аваад
юу яачдаг гэсэн. Одоо түрүүний ярьсан дээр даав байсан бол тэр даавагч нь ингээд эргэлдүүлээ ячдаг. Тийм. Тэрийг ч нөгөө тэр ч юу гэдэг лээ. Clearing effect үлээ, lead clearing effect ч үлээ. Clearing баха. Тэр нөгөө тэрнгөр чинь ингээд бас нөгөө нэг ямар probe gravity probe бий билүү те тэр эффектийг нарийн хэмжээд тэгээд бас нөгөө Эйнштейний онолтой нийцтэй байна гэдэг тэгээдсэн шүү дээ. Хэдэн жилийн өмнө. Сая нэг мэдээ уншижсэн чинь одоо нэг талцлын долгионы энэ бүртгэж байгаа нээлтүүд ерөөсөө Эйнштейний онолыг одоо түрүүний яриадсан юм жоохон ингээд буруу гэдгийг батлахыг 500 дахин юм хэцүү болгочлаа гэсэн мэдээ уншижсэн. Уул нь тэрийг ингээд эвдээд гоё шинэ онолтой болмоор байдаг. Гэтэл Эйнштейний онол бүр ингээд улам хүчтэй болоод улам туршилтуудад таарал яваад ирсэн юм шиг байна. Тэгээд гонигтай ч шиг. Ер нь бол яг тийм шүү. Ер нь бол зүгээр яг нэг одоо жишээлх юм бол нэг одоо modified gravity буюу одоо нэг Эйнштейн харьцангуйн онолыг засвар хийх гэдэг байгаа нөхдүүдийн ихэд хүсээд байгаа нь ерөөсөө тэр баг. Харьцангуйн онолыг бид Эйнштейний онолыг бид нэр өөр болгочихъя. Тэгээ оролдонгууд уусаа нэг ингээд янз бүрийн ингээд санаа гаргаж ирээл тэрийгээр ингээд нэг янз бүрийн таамгууд дэвшүүлээл тэрийг нэг бодит ажилтны болон хэмжилтийн үр дүнтэй харьцуулангууд ерөөсөө харьцангуйн онолыг одоогоор ингээд ерөөсөө давж чадахгүй болдог. Тэгээд тэгж явсараа байгаа одоо бүр баг энэ манай ортрог игээд тайлбарладаг хэдэн 10 бараг 100 за бараг 1000 орчим онолууд бий болчихж байгаа. Одоо өстө тэгэл тэрний нэг жишээ бол нэг алтартаа утасны онол энэ төр баг тий. Арай өөр. Одоо энэ LHC дээр ч гэсэн бас тийм яг ер нь төстэй байгаа үстэй. Бас ингээд гарах юм бол ерөөсөн шинэ юм гарч ирэхгүй. Тэгээ одоо хамгийн сүүлд чи 2012 онд тэр Хиггсийн нээлт тэр чинь 50 жилийн дараа тэр бөөмийг нэг юм бүртгэж авч байгаа. Тэгээд 8 жил одоо LHC дээр яг тийм фундаментал буюу суур тийм бөөмнээс нээлт байхгүй. Тэгэнгүүт яг түрүүний одоо ингээд сүүлийн 100 жил хүн төрөлхтний бүтээсэн хоёр том онол байгаа. Харьцангуй онол дээр нөгөө талд нь квант онол нь байж идэг. Хоёулынгийн ингээд яаж хийж байгаа эвдээд ингээд гоё нийлүүлчих гээд байдаг. Нөгөө юм хоёр тал тас гүрий гэдэг байна. Амар илүү сайн батлагдаад шалгагдаад тэгээ ерөөсөө квант онол харьцангуй онол хоёрыг чинь яг нөгөө precision гэдэг үл наривчлал нь яг 10-15 зэрэг дээр санийх шиг ингээд явж идэг. Тэгээ 10-15 зэрэг гэдэг чинь 10-10 дахиад 15 тэгтээ одоо тэг таслал дахиад 15 тэг явчаад нэг тоо өгөх тэр хүртэл таарна гэдэг чинь аимшигтай юм байна. Тэр гэхдээ энэ одоо хар нөхөйг ингээд байнга бүртгэдэг болчихж байгаа юм чинь. Одоо хэрвээ квант гравитацийн онол ажилтдаг бол хар нөхний эргэн тойронд л ер нь яг ингээд хүн хэрвээ хар нөх байгуул бий болгож чаддаг бол тий квант гравитацийн онолыг турших лаборатори бол хар нөх байгуулсан тийм л турш лаборатори байна шүү дээ. Тэгэхээр одоо ингээд бид нар энийг ингээд бүртгэж чаддаг болчих юм чи олон 7 хоног нэг удаа ч юм уу тий эндээс нь ямар нэг юм гарах байх л гэж бодож шүү дээ. Ирээдүйд. Төрөний нөгөө асуух боломжгүй юм шиг байна. Одоо шилбэл бид нэ дэлхийд хар нөх бүтээж өөрсдөө байхгүй юу? Би яг наацыг чи ярих гэжсэн. Хамгийн буруу зүйл гэдэг. Эртний хар нөхнүүд ингээд үүсдэг гэсэн шүү дээ. Квантум флуктуацаас болоод. Нэг LHC дээр чи ингээд хоёр протоныг хэвээр завдах болж байгаа шүү дээ. Нөгөө тэрнээс болоод яг тэр дээр үеийн нөхцөл шиг тийм байдаг үүсээд тэгээд ингээд мини хар нөхнүүд LHC дээр үүсэн юм. 2008 он LHC ашиглалтанд орохоос баахан үүсдэг чагсаж мөцчихсэн юм. Тийгээс өнөөх шинээр ихсээ ээжж лихгүй гэдэг байгаа шүү дээ. Өөр нэг онол дээр болохоор яасан гэхээр тэгээ хар нөх үүсэнгүүд бид нар ингээд тийш айгүй хурдан сорогдож ороод өөрсдөө барыг сорогдож орж байгаа гэж мэдэхгүй хэмжээнд ингээд бүг яваад орчихно гэдэг. Тэгээ ингээд хар нөхөн доктор бид нар амьдарч ийж болно. Тэгсэн тэрэн сүүлрүүгээ бүр галограмм ертөнцийн тий галограмм ертөнцийн онол мөн болоо. Бид нар бол ингээ хар нөхний гадаргуу дээр байгаа гэсэн юм шигсэн. Тэр бол одоохонд бол фантазлаа. Гэтэ 2012 онд харин яг тэгсэн юм шиг зү. Бид нар тэгээ тэрийг мэдэхгүй байж тэгээ одоо. Уусаа бид нар чи хар нөх рүү орж байгаа юм чи өөрөөсөө өөрийгөө ингээ хар нөх рүү орж ийн гэж юусэн мэдэх боломжгүй байдаг шээ. Орж боломжтой баг. Тэр нэг фантаз гэж ярьж штэ. Би одоо нэг зөвөр нэг судалгааны ажил хийж байгаа байхгүй.
Тэр нь ямар судалгааны ажил вэ гэхээр зэрэг сайн холограм гэж ярьсан шүү дээ. Холограм гэдэг. Тэн дээр болохоор зэрэг одоо ингээд 5 хэмжээстэй хар нүх байлаа гэж бодъё сая. За 5 хэмжээстэй хар нүх ингээд зүгээр байдаг гэж бодъё. Зүгээр 5 хэмжээс байгаа гэж үзээд 5 хэмжээстэй хар нүх байлаа гэж бодох юм бол одоо нэг холограмын зарчим чи юу гэдэг вэ? Утасны онол гэж бас түрүү ярьжсэн шүү дээ. Тэндээс гардаг ингээд айгүй гоё нэг тооцоо юу гэдэг вэ гэхээр зэрэг 5 хэмжээс октургуун 5 хэмжээс хар нүхний одоо хязгааргүй алсад 3 дээр бодлоо. 4 хэмжээс байх боломжтой болчихж байгаа байхгүй. Доош нэг зүгээр буудах чинь тий. Тэгээд гол танаа нөгөө дахиад нөгөө төрийн бөмбөг болон даав гэдэг аав үзсэн. Зүгээр боулингийн бөмбөг ингээд даун дээр тавангууд яг орон зай чинь нэг хэсэг нэг газар мөрөн шүү дээ. Тэнгууд нөгөө нэг тэр чинь хязгааргүй алсад ингээд очих юм бол тэр чинь нөгөө тэр хар нүх байна уу байхгүй байна уу эсвэл боулингийн бөмбөг байна уу байхгүй нь хамаагүй болж шүү дээ. Тэнгууд зэрэг хязгааргүй алсад одоо 2 хэмжээстэй баг болчихж байгаа. Одоо нэг гэсэн ирмэг дээр нь гэсэн үг юм биш үү? Ирмэг дээр нь гэсэн үг. Тэр нь бол boundary гэх хязгаар дээр нь гэсэн үг байсан. Одоо би нэг тийм тооцоо хийж байгаа байхгүй. Тэгээд бид нар ямар тооцоо хийсэн бэ гэхээр ингээд займарч байсан ингээд хар нүх байгаа. 5 хэмжээс хар нүх. Тэр одоо хязгааргүй алсад нь болохоор зэрэг манай 4 хэмжээс октогоо байгаа. Тэнгууд чинь нөгөө нэг 5 хэмжээс хар нүх байгаа учраас тэрний чинь нэг тодорхой нөлөө гэж нэг юм байх хэрэгтэй шүү дээ. Бид нэр Тэнгууд нөгөө тэрийг ингээд угаасаа нөгөө одоо бүх математикаа хийнгүүт ингээд нөлөө гарч ирж байгаа байхгүй. Ямар төрлийн нөлөө гарч ирж байгаа гэхээр зэрэг хэрвээ тэр 5 хэмжээстэй хар нүх маань одоо тодорхой хэмжээний мастер байж таарна тийм үү? Мастер байж болно. Дээрэс нь хар нүх ч өөрөө цэнэгтэй байж болно. Тэгээд дээрэс нь одоо нөгөө 5 хэмжээс учраас ньютоны тогтмол чинь ингээд одоо 4 хэмжээсээ 4 хэмжээс ньютоны тогтмол гэж байдаг бол 5 хэмжээсээ бас ньютоны тогтмол гэж байх хэрэгтэй болчихно. Тэгэнгүүт нэг ийм 3 төрлийн нэг юм одоо эффект орж ирж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь зэрэг тэр нөө орж ирж байгаа эффектүүдийг нь бид нэр юу гэж үзсэн бэ гэхээр энэ эффектүүд энэ хар нүхнээс ирж байгаа энэ одоо нөлөө нь манай одоогийн окторгууг одоо тэлүүлж байна буюу одоо манайх ч нэг dark energy-гээс болоод ингээд тэлж ийн гэж яриад байгаа шүү дээ. Энэ тэлэлтийг одоо энэ хар нүхнээс болоод тэлж байгаа гэж тайлбарлах гэж оролцсон байхгүй. Тэгэнгүүтээ нөгөө угаасаа л энэ чинь ингээд нэг онлайн таамаг учраас бид нар энийг онлайн дата туршлагын дататай харьцуулах хэрэгтэй болчихно. Тэгээ ингээд харьцуулаа үзсэн чинь таарад байгаа байхгүй. Ер нь байж болохоор заяа. Тийм юм. Фантази юм шиг сонсогдож байгаа бол энэ чинь нэгдүгээр онлайн загвар, хоёрдугаар онлайн загварыг бид нар угаасаа датагаар л баталгаажуулна шүү дээ. Тэгээ дататай харьцуулсан чинь датагаа ингээ аягүй сайн тайлбарлаад байгаа. Сайн тайлбарлаж ийн гэдэг нь энэ нөгөө талаас бас мөн гэсэн бас үг биш. Тэгэнгүүт нөө бид нар буцаагаад одоо тэгвэл манай дата энэ онлайн туршлагын датаг ингэж тайлбарлаж байгаа юм бол Эйнштейн харьцангуй ерөнхий онол одоо одоогийн туршлагын датаг тайлбарладаг шиг тийм одоо нэг сайн өндөр түвшин одоо precision буюу наривчлан тийм өндөр түвшин байж чадах уу гэж шалгангууд зэрэг үгүй болчихж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг яг уу ингээд датаг тайлбарлаж чадж байгаа боловч одоо харьцангуй ерөнхий онол шиг тэгж сайн тайлбарлаж чадахгүй байна гэдэг бас юм. Ер нь бол баг нөгөө нэг юу hologram universe principle-ийг ашиглаад хийсэн гэсэн үг дээ. Гэтэ арай жоо илүү дээшээ dimensionтэй тий. Тэрийг болохоор угаасаа нөгөө holographic principle буюу hologram principle зарчим гэж хэлээд байгаа. Тэгэхээр зэрэг ерөөсөө фантази гэдэг хүртэл фантази биш байх боломжтой болчихж байгаа. Одоо баг одоо түрүүний одоо туршилт онол бол одоо ингээд сүүлийн үед бол яг тэр наривчлалтай гүйж чухал биш тий. 10 хэдэн зэрэг дээр таарч гэнэ гэдэг шиг манай одоо фантази бол нэг юм 2% та 3% та гэсэн наривчлалаар ярих юм шүү дээ. 99% фантази байж бол нэгтэй нэг тэдэн өвн үнэн энэ гэсэн ч юм. Тэр ерөөсөө онлайн физикчдад ерөнхийдөө одоо өгөгддөг нэг эрх чөлөө нь юу вэ гэхээр зэрэг чөлөөтэй фантазил гэхдээ буцаад хариуцлага нь юу вэ гэхээр зэрэг эн чинь яг юм туршилтын дататай таарч явах хэрэгтэй эсвэл энийг ингээд аягүй сайн тайлбарлаж байх хэрэгтэй гэдгийг шалгуур тавьчихж байгаа. Тэр яг энэ зүйлийг биелүүлж чадчихвал одоо юу хүснээр фантастик боломжтой. Магадгүй хар нүх бол ер нь анханасаа бараг л фантази хэмжээнд хүмүүсийн хувьд яригдчихл байсан гэж байна. Тий. Тэгээд яг хоо санийх дээр бас зүгээр яг сэтгэлтэй холбоогч гэсэн нэг юм нөгөө яг
хоёр яриасаа гэж бодлоо. Юу хэрэг нөгөө буруу шинжлэх ухааны онолууд гэж байгаа тий заримдаг pseudo science гэх хүмүүс ярьдаг шүү дээ. Хүн даавра гэж байдаг ч юм уу, энерги гэж байдаг ч юм уу, тиймэрхүү юм энерги ч гэдэг ямар ч утгатай энерги юм байдаг гэж яриад байдаг. Тэгвэл миний бодлоор одоо тэр хүн үнэхээр тийм юмтай бол тэр нь ингээд нэг юм таамаглал төвшүүлээд тэр нэг энэ харьцангуй онол ч юм уу квант физик шиг ингээд тэр наривчлал нэг өндөр байх хэрэгтэй болчихж байна гэсэн үг гэж ойлгож болох юм байна тий. Тэгээ тэр наривчлал нэг өндөр болоод таарч ивэл хичнээн тэр онол псевдогийг байсан ч гэсэн окей шинжлэх ухааны руу хүрээдэр гэсэн зүйл яригдчих болох юм байна тий. Бүдүүлгээр ярил. Яг псевдо гэдэг нь бол яг зүгээр нэг тийм таамаглал гаргаж янз бүрийн сонин таамаглал гэдэгтэй биш байх л та. Псевдо гэдэг нь болохоор тэр хүмүүсийн ашиглаад байгаа арга нь өөрснөө ерөөсөө ингээд нэг юм гаргачаад тэгээд тэрнгээрээ зүтгэждэг. Туршлал одоо хийгээд ингээд туршлаа таарч яах гэдэг юм. Тиймэрхүү шалгуураар оруулах дургу байдаг. Тэрийг л псевдо гэж яриад байгаа. Тэгээд ингээд явах юм бол тэр чинь псевдо биш болов уу гэж. Зүгээр шинжлэх ухаан бол. Сүүлийн үеийн сайенс тавигдж байгаа хэдийн шаардлагууд байгаа гэдэг чинь тэ. Заавал няцаагддаг байх хэвээр туршилтаар батлагдах боломжтой байх хэвээр гэдэг чинь хэд хэдэн онлын шаардлагууд ангууд шинжлэх ухааны онлын шаардлагууд ангууд тэрэнд нь нийцэхгүй байхад л тэгэл псевдо болчих чинь гэж ойлгоод байгаа шүү дээ. Ер нь бол. Одоо тэгээд яг за төгсгөлийн хэсэгт нэг жоохон фантази яснах бүр фантазлаа дуусгая гэж бодлоо. Тэгээд одоо шинжлэх ухаан жишээ нь ирээдүйд төгсөж болох уу гэсэн асуултууд байж болно тий. Одоо түрүүн гансаг бах ярьсан шүү дээ. Ингээд анхны тэр гравитацийн ертөнц ингээд анх үүсгэхэд бүр хамгийн анх үүссэн гравитацийн долгионы амралтууд ертөнцид хэлхийн хэрээр ингээд багассаар хагаад өнөөдөр тэрийг хэмжихийн тулд бид нэр сансарт ч юм уу ингээд айгүй том гравитацийн долгион бүртгэдэг багаж хийх хэрэгтэй болчихж байгаа. Гэтэл бүр ингээд холын алсын ертөнцид бол тэр гравитацийн долгион маань бүр ингээд байхгүй болчих юм шүү дээ. Ерөөсөө бүртгэж чадхааргүй. Тэрнтэй адилхан одоо их тесрэлт болсон гэдгийг нэг баталж байгаа зүйл чинь үсэн юм бэ тий. Сансрын богино долгионы үлдэгдэл цэцэр. Тэнгүүд тэр чинь ингээд ертөнц ингээд хилэнгүүд дагаад гэрлийн долгионы үрт нь ингээд урт болоод байгаа шүү дээ. Тэнгүүд нэг бүр хэдэн тэрлион жилийн дараа нөгөө тэр үсэн юмгийн долгионы урт нь бүтэн ертөнц шиг болчих юм бол тэр үед амьдарч байгаа хүмүүс тэрийг яаж чадахгүй өстэй тий. Бүртгэж чадахгүй гэсэн үг өстэй. ертөнцөөс том багаж хийж ижил бүртгэн гэсэн юм шүү дээ. Тэгэхээр тэр үед амьдарч байгаа хүмүүс бидний өнөөдөр ингээд их тесрэлт болсон юм аа энэ гэдэг онол айгу тийм үлгэр шиг санагдж байгаа гэж би бодоод байгаа байхгүй. Эдгээр одоо ямар амин сони юм баг тэр долгион баг хавтаа болчихно гэж байна. Тий. Улам л илүү нарившил хэрэг болно гэсэн үг л тий. Тэрийг бүртгэж явах бол тий. Нөгөө талаасаа бас юм байхгүй. Бас нэг юм нь юу гэхээр уусаа гравитацийн долгион гэж чинь бол орон зайн үйлзэл гэдэг бас хэлбэлцэл гэдэг. Тэнгууд нөгөө манай окторгуу маань өөрөө ямар геометрийн бүтцтэй вэ гэдэг бас айгүй чухал байхгүй. Тэгээд хэлбэр нь гэсэн үг. Хэлбэр нь гэсэн үг. Дээрээс нь одоо нөгөө ингээд одоо сансарт чинь ингээд бид нар л ингээд гадшаа харангууд ингээд хоосон юм шиг харагдаж байгаа бол чинь ингээд нэг заах дахиад нөгөө даваагаар төсөөлөө л та. Манай окторгуу геометр нэг юм нэг даваа байлаа гэж бодъё тий. Тэнгуү чи тэрэн дээр ингээд одоо од болон галактик энэ төр чинь бол зүгээр л дээр нь хайцсан одоо жижиг шайрагнууд байгаа шүү дээ. Тий. Тэнгуү тэр одоо даавн дээр тархсан байгаа тэр шайрагнууд чинь түгэлт нь ямар байна вэ гэдгээс хамаарат одоо буцаад манай окторгуу маань хумигдах уу эсвэл зүгээр ингээд одоо тэр их хэмжээнд ингээд гацх уу эсвэл ингээд бүр улам ингээд хилээд алга болох уу. Хэрвээ ингээд буцаа хумигддаг ингээд окторгуу байлаа гэж үзэх юм бол магадгүй. Гэхдээ би яг энийг сайн мэдэхгүй шүү. Магадгүй нөгөө гравитацийн долгион чинь дахиад ингээд үсэх ч юм уу. Ойлгож байна санааг нь. Тэр ингээд дахиад үснэ гэж чинь нөгөө нэг далаац нь нэмэгдэнэ гэсэн үг шүү дээ. Тэнгуү чи ингээд хэрвээ буцаа шахагдах юм бол энэ чинь нөгөө нэг cyclic universe буюу одоо нөгөө нэг цикл ертөнц окторгуу болонгуудаа буцаад нөгөө нэг анхныхаа тесрэлт рүү одоо нөгөө нэг big crunch гэдэг ааштай буцаж хумигдэх. Долгионуудаа эргэж хахад тэгээд боц боломжтой болчихж байгаа. Тэнгуут зэрэг нөгөө нэг манай окторгууны геометр ямар бүтцтэй вэ? Дээрээс нь одоо окторгууд байгаа материуд буюу одоо энэ галактик энэ төр чинь яг түгэлт нь ямар байна вэ гэдгээс хамаарат ирээдүйд юу болох нь тодорхой болж байгаа. Харин бид нар одоо яг юу мэдж байгаа гэхээр зэрэг манай окторгууд одоо бүр
бараг л нөгөө инфляц болсон шиг тийм хурдтайгаар тэлж гинэ гэдгийг бид нар одоо мэдээд байгаа. Гэхдээ энэ ингээд хурдтай тэлж байгаа нь яг энэ ирчээрээ тэлнэ гэсэн үг үү эсвэл юу болох вэ гэдгийг нь бид нэр одоо жигнэсээ ертөнцийн хэлбэр гэдгийг би ингэж ойлгоод байгаа зүг үгүй юу? Одоо ертөнц төр бүх масстай биетүүдийг аваа ичингууд үлдэж байгаа тэр нэг юм чинь юмны хэлбэр ямар авах вэ гэдгийг л олох гээд байгаа гэсэн үг үстэй тий. Үгүй. Заавал тэр юмнууд байж ах хэвээр юм уу тий? Байж ах. Тэр чинь нөгөө нэг одоо бид нар Айнштейны тэгштэглийг мэдэн шүү дээ. Нэг талаа ингээд одоо нэг G меню гэх нөгөө талаа T меню гэж байдаг шүү дээ. G меню гэхэд нөгөө нэг манай октогон геометр T меню нь болохоор зэрэг тэр геометрт байгаа одоо матери гэж үзчихэл та. Тэнгууд энийг болохоор шивээсээ харуулчих. Бэлгүүний шивээсийг харчихад байна. Бэлгүүний шивээсийг харахад болно. Тэнгууд зэрэг одоо тэр нь юу гэсэн үг вэ гэхээр зэрэг октогод байгаа матери маань манай октогон хэлбэр төрсийг тодорхойлж яадаг. Манай октогон хэлбэр төрс маань буцаагаад октогод байгаа тэр матери өөрөөгөө define хийж байгаа юм тий. Нөгөө талаас бүр энгийнээр энийг яаж ойлгож болох вэ гэхээр зэрэг за ингээд чи нэг өгүүлбэр бичиж гэж бодъё заа. Өгүүлбэр бичиж одоо юу бичих тий. За бид дөрөв ярив гэдэг нэг юм 3 үг шүү дээ. 3 үгтэй өгүүлбэр шүү дээ. Тэнгууд өгүүлбэр маань одоо манай октогоо гэж үзэх юм бол бид дөрөв ярилцсан гэдэг энэ 3 үг маань чи энэ 3 үгийг өгүүлбэрээс аваа хийчих юм бол чам юу хэлдэг вэ? Юу ч хэлэхгүй. Юу ч хэлэхгүй. Тийм ээ. Тэгээд яг нэг орон зайд байгаа материалуудыг бүгдийг авчих юм бол чам юу ч хэлэхгүй. Санаатай сагч шил. Харин тэгээд яг логикны ерөөсөө яг л Айнштейн тэгштэл мөн л байгаа. Би харин доторхтой Миний нэрээ сонссноор санитар нөө цикл universe гэл ингээл ертөнц тэлж байгаагаар буцаж агшаал дахиж үсээд идгийг Penrose-аас ангасан байсан юм шүү. Penrose-ийн чинь яг нөгөө cyclic universe гэж байгаа. Penrose гэхдээ эхэнд нь тэгсэн юм яасан. Сүүлдээ нөгөө 2000-ад оны үед бас дахиад нэг тийм гаргаж ирсэн шүү. Тэр нь гэхдээ яг тийм cyclic биш, юу биш. Ингэж эргэж агшдгүй. Ингээд тэлээлээдэг. Тэгээд тэлж жагаад яг ингээд түрүү нэг юу нэг хязгаар гэж ярьсан шүү дээ, тий. Хугацаа ингээд хязгаар руу явахад ямар болох вэ гэдэг. Тэгээд хугацаа хязгаар руу явахад тэр ингээд тэлээд ингээд бүр хавтгай юм болчихно гэж байна. Тэгээд ингээд хязгааргүй тэр өөрөө ингээд онлайн бодоод үзсэн чинь хугацаа хязгааргүй явахад тэр хугацаа хязгааргүй байгаа тэр зах дээр болохоор яг ертөнц анх үүссэн юм шиг тийм юу үүсэж байгаа. Тийм нөхцөл байдал үүссэн байгаа. Тэнгүү тэндээсээ дахиад ингээд цаашаа тесрэнэ гэж байна. Хилээл байдаг тийм юм. Ерөөсө буцаж агшихгүй. Тийм. Тэндсээр байгаад ингээд анхны тэр ертөнцийн цэг байсан тийм нөхцөл байдлыг үүсгэждэг. Тэр нь тэр conformal тийм лимит явж байгаа байхгүй. Тэг ингээд цаашаа ингээд явааддаг тийм. Зүгээр нэг фрактал бүтц гэдэг шиг л. Тэгвэл бараг цэг болгон ирээдүйд ертөнц болох нь шүү дээ. Үгүй цэг болгон биш. Ерөөсөө ингээд бүх нь огт руу тэлж байгаа тэр маш бидний хувьд бол ингээд маш том юм байгаа ч гэсэн тэр өөрөө цэг гэж тэр нь болохоор цэг болж байгаа байхгүй. Надад ч юм уу ингэж бас тайлбарлаж болж байгаа байхгүй. Юу гэхээр зэрэг одоо би нэг түрүү quantum fluctuation гэсэн шүү дээ. Тэр чинь болохоор зэрэг нэг бид нар чинь бол доошоо хязгааргүй явна шүү дээ. Хэмжээс маань. Яг гоо бидний одоогийн төвшөнд мэдж байгаа одоо хамгийн уртын одоо нэгж гэх юм бол одоо Planck-ийн хэмжээ гэж байгаа шүү дээ. Гэхдээ яг тэр чинь ингээ яг одоо яг хамгийн богино хэмжээс мөн үү биш үү гэдэг чинь бас өөр айгуу сонирхолтой асуудал болчихж байгаа. Тэнгууд яадаг вэ гэхээр нөгөө quantum fluctuation гэдэг маань өөрөө бас л нэг төрлийн долгион гэсэн үг. Долгион гэдэг чинь нэг долгион тодорхой долгионы урттай байна шүү дээ. Тэнгууд тэр одоо тодорхой урттай долгионы урттай долгион маань одоо инфляц болоод тархахад нэгсэндээ манай октогоо орон зай маань тэлэхэд нөгөө гэрэл бидний одоо нөгөө нэг хязгаарч юм бол ерөөсөө гэрэл шүү дээ, гэрлийн хурд. Тэр юу маань октогоо тэлэхдээ гэрлийн хурдан тэлчин. Гэхдээ зарим нэг хэсэг нь тэр чинь нөгөө quantum fluctuation чинь ихэд бас хязгааргүй болж байгаа. Зарим нэг хэсэг нь ингээд эхний хэсэг нь ингээд аль хэдийн гэрлийн хурднаас хурдан гараа явуулсан байхад зарим хэсэг нь ингээд тэнцэнэ байж авах хэрэгтэй байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг эхний хэсэг нь гараад буцаж нөгөө нэг гэрлийн эхний юу чинь ингээд гарч явчаад инфляц дуусны дараа тэд нар чинь удаашрал орсож байгаа байхгүй.
Тэнгууд нөгөө гэрлийн долгионы одоо нөгөө гэрлийн хурд чинь тэр нөгөө манай огт руу хилж байгаа хурдыг гүйцсэний дараа одоо нөгөө жигнэсээ бид нэр үүсэж байгаа. А тэнгууд аль хэдийн гараа явцсан байсан одоо хараахан одоо манай гэрлийн мужид орж иж амжиг байгаа нөгөө квант флуктуацууд чинь одоо нөгөө цаг хугацааны хязгааргүй буюу орж ирэх болоог байгаа байхгүй. Тэд нар чинь буцаагаад орж ирэх үедээ нөгөө саяны Гантүмэр ахын ярьдаг шиг тэр орж ирэх тэр үедээ дахиад нөгөө нэг одоо окторгууд материалуудыг бий болгох ч гэдэг юм уу. Гэрлийн мууч гэдэг нь observable universe юм уу тий? Observable universe гэдэг чинь болохоор зэрэг нөгөө манай гэрлийн урдаа тодорхойлогдож байгаа мууч. Тэгэн гол зэрэг нөгөө нэг Hubble Horizon гэж бас байдаг байхгүй. Hubble Horizon гэдэг нь болохоор зэрэг нөгөө манай окторгуу маань ингээд ямар одоо тэр гравитон гэж ярьдаг шнэ. Гравитацийн долгион чинь гравитоноор дамжиж байгаа ш. Гравитоны хурд ямар байхаас хамаараа тэр нь ингээд тодорхойлогдож байгаа болохоор зэрэг Hubble Horizon гэдэг. Тэр нь бас жоохон онцлог. Юу, хар нүхтэй quantum fluctuations маань хизээ орж манай тэр нөгөө гэрлийн observable мужид орж ирнэ. Тэр үед дахиад ингээд нөгөө quantum fluctuations үүдтэй дахиад нөгөө хар нүхнүүд чинь тэнд үүсэх хэрэгтэй болчихж байгаа байхгүй. Хар нүхнүүд ийм зайлшгүй бийтэй те. Ерөөсөө юунд ч орж ирдэг. Тэ. Хизээ би болох боломжтой болчихж байгаа. Тэр надад нэг амар сонир асуулт байгаа байхгүй. Одоо нэг quantum fluctuations чинь хар нүхний эргэн тойронд байж захта нэг антиматер нь хар нүхлөг унаад хар нүхний массыг багасгаад байгаа шүү дээ. Тэр одоо жишээлбэл за хар нүхний singularity юунууд байла материуд байла гэж бодъё. Тэнгүүд гаднаас орж ирж байгаа нэг нөхөр ингээд антиматер орж ирлээ гэж бодъё л доо. Тэнгүүдээ тэнд байгаа нэг материйг аваачаад неглацд оруулчихна гэсэн үг шүү дээ. Устгах чинь гэсэн үг шүү дээ. Тэнгүүд тэндээс чинь фотон үүсэж шít. Гэрэл. Тэр гэрэл чинь өөр ингэсэн энергитэй тэгээд дээрэс нь хар нүхнээсээ гарч чадахгүй юм чинь тэр дотор энерги нь үлдээд тэгээд одоо жишээл нэг бөөгнөрсөн олон фотон байх юм бол чинь таталцлын орон үүсгэн нэстэй тий. Одоо мөрөлт орон зайн мөрөлт үүсгэн шүү дээ тий. За явда. Йоо. Тэгэхээр яаж тэр одоо антиматер хар нүхний юу лөө singularity лөө унчаад тэгээ хар нүхний массыг багасгаад байгаа юм бол гэдэг л сонирм байгаа даа л да. Яг тэгвэл хоёр матер антиматер хоёрын аннигиляцаас нэг фотон үүсэж байгаа. Фотон ч гэсэн өөрийн энергитэй. Энерги чи масс юм чинь тэнд өөрийн гэсэн 10 цаг хугацааны одоо нөө мөрөлт үлдчих юм санагдаад байгаа хэрэг надаа. Хэвээрээ одоо багасахгүй хар нүхний эргэн тойронд хар нүхэн өөрөө тийм хар нүхний эргэн тойронд мөрөлт нь өөрчлөгдөхгүй. Дээрээс нь хар нүхний маань event horizon одоо нэг сфер нь багасахгүйгээр тэр чигтээ үлдчих гээд байгаа даа. Харин ч баг нэмэгдэх ч юм уу. Антиматер унсан ч гэсэн матер унсан ч гэсэн ялгаагүй юу ч унсан хамаагүй тэр дотроо ороод угаасаа аннигиляцд орох дээр фотон генерейт хийж л байгаа юм чинь ямар нэг юм алга болохгүй байгаа даа. Мэдхгүй зүгээр яг би наадахыг ч сайн мэдхгүй зүгээр ингэж төсөөлөхгүй. Хар нүхний гадаа нэг бөөм үүсчлээ те гэнтхэн. Тэнгүүд хар нүхний дотор нэлээд төв хавцаан ч юм уу нэлээд хол event horizon-аас бас нэг бөөм үүсчлээ. Энэ хоёрын энерги нь ямар ялгаатай вэ? Энерги нөө. Тэгээ гадна талд байгаа маш их энергитэй байна шүү дээ. Дотор талд байгаа нь болохоор гадна талд байгаагаагаа харьцангуйгаар хасах энергитэй байна шүү дээ. Дотор талд үүсэж байгаа. Яг тэгвэл тэр чинь маш гүнзгий гравитацийн потенциалын гүнд үүсэж байгаа болохоор. Тэр дотор талд гарч байгаа бөөмийн масс нь тэр дотроос харахад масс нь эрг юм шиг боловч гаднаас нь харахад болохоор сөрөг байж болж байгаа. Потенциалын гүнд үүсэж байгаа болохоор. Тэгээд филдээ багасгах. Өөрөөр хэлбэл тэр дотор гарч байгаа тэр нөгөө фотонтой тэр анниглас янз бүрийн анниглас болоод фотон гаргаад байгаа тэр энерги тэр чинь бол зүгээр гравитацийн тэр нэг энергийн зөрүүнээс болж гарч иж байгаа тийм масс. Тэгж зүгээр тайлбарлаж болох байх. Тэгээ гадна тал нь бол яг бодиттой бөөм гараад ирж байгаа юм чинь тэр бол өөрийнхөө энергитэй байж байна. Тэгэхээр яг хар нүхнийх нь өөрийнх нь ингээд үүсгэсэн тэр гравитацийн потенциал дотор л угаасаа тэр хоёр бөөм үүснэ шүү дээ. Амт нэг бөөм тэрний эсрэг антибөөм хоёр үүснэ.
Тэгээд нэг гэсэндээ тэр хоёр бөөм чинь хар нүхний массаас зээлж ийн гэсэн үг байхгүй юу? Нэг гэдэг массыг 2 гэдэг хар нүхтэй масс л яхад 0.1 хэсгийг зээлж аваад нэг юм хоёр бөөм үүсчээд буцаад хоорондоо аннигиляцд орчих юм бол вакуум аннигиляцд ороод virtual vacuum fluctuation ингээ явж байгаа л чи окей энерги хадгалагдах үйлээ зурчихгүй шүү дээ. Тэгж үүсэнгүүтээ одоо яг event horizon яг хажуухан үүслэе гэж бодъё л доо. Тэр чинь яг л бас л хар нүхнийхэн потенциалаас үүсэж байгаа юм чинь. Нэг нь хар нөхрөөгөө унаад нөгөөт нь slingshot болоод гараад явчих юм бол тэр чинь за 0.1-ийг 2 дуусах юм бол 0.5 тий 0.5-аар тэр хар нүхний масс нь хорогдож ийн гэсэн үг шүү дээ. Тэгээ энэ нь ингээ байнга хийгдэх юм бол ингээл багссаар гал хар нүх чинь evaporate гэдэг үлдээ ууршаал алгуулна гэсэн үг. Хокингийн тэр санааг би тэгж ойлгоод байна шүү. Аннигиляцаас үүсэж байгаа фотон яаж гарч байгаа? Хар нүхнээсээ. Хар нүхнээс гарахгүй шүү дээ. Хокингээс. Тэгэхээр масс нь хөвөрөл илчих гээд байгаа юм шиг. За тэр ч яхаа. Аннигиляцаас фотон үүснэ гэж буруу тэр. Хар нүхний гадна үлдсэн нь бол гараад явчихна. Тэгэхээр тэрнгээрээ масс алдчих байгаа зү. Гадна үлдсэн. Энерги. Гадна үлдсэн нь болохоор гадшаа гараа явчихж байгаа. Дотгошоо унж байгаа нь болохоор дотор байгаа нэг нөхөртэй аннигиляц зорж байгаа юм шүү. Тэр бол хамаагүй шүү. Яах вэ? Тэгээд яах вэ? Тэр юу болж байгааг мэдээж. Тэр юу ч яста гоё юм билээ шүү. Сая сонссон чинь тэр ихтэй би зүг болсон боруулсан. ертөнц үүсэхдээ матери байхгүй байж хагаад гэхдээ флуктац байж хагаад тэнгуүтээ нөгөө нэг инфляц болонгууд чинь гэрлээс хурдан инфляцд ороод эхэллэнгүүд нөгөө флуктацууд чинь хоорондоо нийлж чадхаа байлаад нөгөө нэг вакуумаас үүссэн хоёр матери антиматери хоёр байгаа шүү дээ. Миний нэг гар ингээ харагдах байлаад тах юм. Тэнгуүтээ эргэж нийлж чадхаа байлаад нөгөө нэг юунаас болоод юу лээ аннигиляцд орох хэрэгтэй шүү дээ ингэж үүсчингүүтээ эргээд аннигиляцд орох хэрэгтэй байсан чинь ингээд ертөнц гэрлээс хурдан хилээд эхлэнгүүд эргэж орж чадхаа байлаа. Тэгээд матери үүсэж байгаа гэж ойлгож болох уу? Тэр он. Ер нь бол. Тэр жигээс нөгөө нэг юу quantum fluctuation гэдэг чинь дахиад нөгөө нэг вакуум чинь ингээд quantum fluctuation гэдэг бас нэг талаас юу гэж ойлгож болох вэ гэхээр ингээд гинт ингээд нэг гэрэл ч юм уу нэг бөөм үүсэл нөгөөд нь буцаж алга болоод дахиж нэг үүсэл тэрээс энийг ийм юм болоод байгаа байхгүй. Тэгмүүд нөө тэлэлт болонгууд чинь нөө хоёр хоорондоо бүргэлдэх хэрэгтэй байсан хоёр бөөм чинь хоорондоо салаа бичиж байгаа. Юунгууд нөгөө нэг салж явсан одоо харагддаг тэр одоо бөөм нь одоо нөгөө классик буюу одоо нөгөө классик бөөм болж хөнгөөд нөгөөд нь болохоор угаасаа юу биш болоод угаасаа харагдахгүй юм чинь тэгээд visible invisible харагдахгүй байгаа. Тэр нөгөөх нь гэдэг нь антигийн нэр юм. Антибөөм харагдахгүй юм уу? Антибөөм харагдах юм уу? Хэлбэл мэдэх байх. Гэ наа чи гэхдээ айгүй сайн аргумент шүү нэ. Одоо тэр чинь хэрвээ тэгж байгаа зүгээр айгүй амархан бодох юм бол нэг электрон нэг позитрон зэрэг үсээд хоёр тишээ ингээд явчихчих гэсэн үг шүү дээ. Тэнгүүд за энэ ч нөгөө позитроны ертөнц энэ ч электроны ертөнц байлаа гэхэд энэ байгаа электрон чинь позитроны ертөнцийг ажиглаж чадна шүү дээ. Нэг окторгууд л байгаа юм чинь. Тийм үстэй. Тийм зөв. Тэгэхээр ажиглаж чадна гэнгүүт манай ертөнц чинь тийм юм ажиглахдаггүй байна шүү дээ. Одоо яг бидний эсрэг антибөөмөр бөөмнөөс бий болсон ертөнц заавал байх хэрэгтэй гэж би наад яринаас ч ойлгоод байгаа байхгүй. Гэтэл тийм ертөнц байгаа бол манай ертөнцийн зааг тэр ертөнцийн зааг хоёр ч хоорондоо байнга ингэж аннигиляцд орж байгаа шүү дээ. Тэгээ байнга ийм мөнхийн гэрэл үүсэж явах хэрэгтэй ч юм уу тэгээ радиашн үүсэж явах хэрэгтэй. Тэрийг бүртгэж аваад тэнцээ манай ертөнцийн анти байгаа юм байна гэсэн таамаглалыг аль үжээ одоо таамаглал төвшүүлээд баталчихсан. Тэр яриад нөө их төсрэлтээс өмнө инфляц эхэлсэн гээд нэг тийм онл байсан гээд. Юу тэрнээс өмнө энэ бэлгүүний ярьсан дээр нэмээ хэлэхэд одоо ингээд инфляц болоод дуусч байгаа шүү дээ. Инфляц юм болохоор зэрэг ингээд quantum fluctuation болоод явагдаад дуусчихна. Гэхдээ нөгөө инфляцийг бас нөгөө нэг одоо гэрлийн цаглаас орон долгионыг одоо гэрлийн фотон зөөдөг тий. Гравитацийн орныг болохоор зэрэг гравитон зөөдөг. Тэгвэл инфляцийг одоо явуулж байгаа тэр юг нь зүгээр нэг бөөмийг нь бид нэр инфлатон гэж нэрлэдэг байгаа байхгүй. Яг нь тэр нь нөгөө талаас Higgs ч байж болдог. Яг нь инфлатон буюу тэр скляр нэг орон байгаа. Тэгвэл тэр ингээ инфляц явагдаад дуусны дараа яадаг вэ гэхээр зэрэг дахин ертөнц дахин халах процесс буюу reheating гэдэг процесс явагддаг байхгүй. Тэгвэл нөгөө нэг
энэ яг вэ гэхээр зэрэг юунаас үзээд одоо нөгөө нэг их тесрэлтээс болоод нөгөө хоорондоо ингээд аслагдсан байсан одоо бөм болон антибомууд чинь 2 өөр октогууд биш 1 октогууд л байгаа шүү дээ. Тэнгууд чинь ингээд дан газ юм хоёрхан бөмтэй системүүд үүсэхгүй. Тэнгууд чинь нөгөө ингээд айгүй олон төрлийн яг нь инфляцийнхаа шин чанараас хамаарат айгүй олон бөмбөд үүсэж байгаа байхгүй. Тэнгууд чинь тэр бөмбөд чинь буцаагаад нөгөө бөмбөд чинь тодорхой хэмжээний мастер байх хэрэгтэй шүү дээ. Тэнгууд нөгөө харилцан үйлчлэлд яаж орж байгаагаас хамаарат одоо нөгөө нэг за одоо шилжих юм бол юуны стандарт онлын одоо нэг топ quark гэдэг бөмбөслэй гэж бодъё л да. Тэрний чинь нөгөө амьдрах нас нь айгүй бага. Амьдрах нас нь бага учраас тэр чинь ингээд одоо bottom руу чиглөө 2 bottom болдог юу гэдэг вэ? Ингээд задардаг байхгүй. Тэнгууд тэр чинь ингээд явна нэг тэнд нэг одоо за нэг хими уруул хэм хаашаа ямар нэг тийм уруул болоод нэг юм халуун юм нэг бөөмийн одоо нэг шүл маягийн үсэж байгаа байхгүй. Плазма маягийн. Тэгээд тэндээс нөгөө манай октогоо чинь тэлж байгаа учраас нөгөө тэр плазма юм температур нь багасаад тэгээ багасхад нь одоо нөгөө тэндээс нөгөө манай гэрлийн фото сугарж гардаг. Эхэндээ манай ертөнцийн чигтээ нэг том од байсан гэсэн үг үү те? Нэг том од харна уу? Шүл байсан гэсэн тэгэхээр чинь од болчихж байгаа гэсэн. Шүл гэдэг маань од гэсэн үг бас биш л те. Өөр ер нь нэг тийм ямар нэг тийм одоо нэг плазм төлөвлөл гэсэн үг байна. Плазм төлөвийг заавал од гэж бас үзэх шаардлага байхгүй л те. Яг фотон гэж баг байхгүй байсан биз дээ. Фотон метр гэж байхгүй шүү дээ. Юу? Шууд протонууд гэж үүсэхгүй те. Протон бол болоогүй. Протон чинь сүүлд байсан. Тэр чинь нөгөө нэг QCD phase transition. Одоо нөгөө нэг инфляц болоод нөгөө нэг дахин халах процесс ингээд янз бүрийн одоо уралууд явж байгаа физик үзэгдлүүд одоо QCD phase transition буюу одоо хоёр quark-ууд 2 юм уу 3 quark-ууд хоорондоо нийлж одоо барион мезон ингээд янз бүрийн нөгөө бөөмүүдийг одоо протон энтрийг үүсгэх тэр процесс чинь нөгөө нэг юу манай октогод тэлээд температур багасгаар зэрэг нөгөө нэг явагддаг үзэгдлүүд гэж байдаг байхгүй. Тэрүүгээр тайлбарлагдав. Тэгэнгүүт тэд нэр одоо протон үүссний дараа ингээд нөгөө атомууд ингээд үүсчихэн гэсэн үг шиг нэгсэн дөө. Тэгэнгүүт тэндээс нөгөө гэрэл сугарах боломжтой болж байгаа байхгүй. Тэгэхээр зэрэг нөгөө түрүүний асуулт маань болохоор зэрэг тэндээс ингэж бөөмөл ингэж үүсчихсэн байна. Анх протон, нейтрон яг үүсч эхэлж байгаа шүү дээ тий. Тэнгүүд хамгийн анхны атомууд үүсч эхэлж хагаад тэр ертөнцид ихэнх нь болохоор гели хийж хагаад усрагч хийж хагаад тэгсэн нэг бас жоохон хувийн гели байсан байгаа даа байхгүй. Тэгэхээр яг их тесрэлтийн үеийн тэр их халуунчин болохоор хідэн бас юмнуудыг хідэн усрагчуудыг нийлүүлж яах гэдэг чинь бас нэг аврах том од байсан шиг надад санагдаад байгаа юм да. Яг уу од гэж бас хийж болохгүй. Од чинь бүр сүүлд үүсэж байгаа. Од гэж чинь яг устрагчийн од гэх нь надад хайшаа. Миний од яаж тодорхойлсон сүлт гинэ зүгээр миний бодлоор нэг Big Bang гэдэг нь яг тэр reheating дээр бас юм санаг. Эхлээд инфляц болоод тав тэгээд тэгвэл тэр reheating чи яг атомуудыг үүсгэх матери үүсгэж байгаа юм чи тэрийг нь Big Bang гэж нэрлэх хэрэгтэй санагдаад. Тэр бол аюу амартай. Тэрийг уусаа нэг бид нар hot Big Bang гэж ярьдаг шүү дээ. Hot Big Bang буюу одоо тэр халуун Big Bang тесрэлт чинь яг саяны бэлгүүний хэлдэг тэрийг хэлдэг байхгүй. Бид нар нөгөө нэг тесрэлттэй Big Bang гэдэг яг үнийн хэрэг дээр яг нөгөө нэг тэр халуун цөмөө оруулаа Big Bang гэж хэлдэг байна. Тийм байх. Би тэрийг нь эхэндээ мэдэхгүй байж уусаа нөгөө нэг лекц сонсоод ирэн гэдэг уусаа тийм ялгаатай бол таадаг юм байлаа. Тэр нь тэгвэл хасаагийн хэлдгээр супернова юм шиг. За ер нь тэгээд өмнөх дугаар дээр нэг электрон нэг протон байхад ертөнцийн бүтээчж болно гэсэн. Одоо ч нэг од байхад тийм болчихвол тийм. Тэр Feynman-Wheeler-аар ч болохоор ганцхан электроноор ертөнцийг тэр чигт нь бүтээдэг байхгүй юу? Тэгээд нөгөө нэг эсрэг тийшээ явж байгаа позитронууд нь бүгдээр нөгөө нэг протон дотор нуугдсан болохоор протон нэмэгдсэн ихтэй байгаа гэд. Тэгээд тэр хоёр чинь маазраад сууж идэг гэсэн юм шиг байна. Тийм биш байгаа гэд. За тэгээд хэдүүлээ одоо өндөрлөхүүд баг цаг 30 минут ч хоёрч байж.
Тэгээд манай урилгыг авч цаг зав гарan холбогдсон Гансух ах гантмар ах очтой баярлалаа. Дараа угаасаа зөндөө дугаар дахиж өгнө. Судалгаа сайн хийцгээгээрээ ялангуяа Гансух ахын судалгаа зөвүй те. Манайс ч барыг хардагны хажууд амьдраа. Гантмар ах зөв Гансух ах сайн хийгээрээ. Фотограф өдрөө батлаараа ажлын өндөр амжилт хүсье. Баярлалаа. За баяртай. Шоколад